За хамгийн эхлээд бид нэр шинэ файл яаж үүсгэх, шинэ файл яаж нэхийг үзэх хэрэгтэй. За жишээ файл рүү ороод шинэ гэж дараад. Тэгэхээр ийм цонх нэгнэ. За энэ дээр юуг анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр name гэдэг дээр бид нэр зураг доогуур зураас 0.1 гэх мэтээр нэр өгч болно. Энэ дараа яадаг гэхээр хадгалах үед дахиж нэр шаардахгүй байдаг даваа талтай. За энд цаасны төрлүүд гэвэл ингээ олон улсын цаас, Америкийн цаасны хэмжээ. Тэгээ фото, интернетийн гар утасны аппликейшнууд, кино, бичлэг, иконограф, зурагт, артборд, кастом гэх мэт. Зэвсэн кастом гэдгийг сонгоё. За тэгээ кастом гэвэл энэ чинь энд width гэдэг нь өргөн, height гэдэг нь өндөр гэсэн үг. Тэгээ энд хажуудалд нь миллиметр, сантиметр, inch, pixel, point, picas, column гэдэг. Эднэрээр өөрийнхөө хүссэн хэмжээ авч болно. За бид нар Монголд сантиметр гэдэг хэмжээг хэрэглэж байгаа. Тэгэхээр энэ жишээ нь би 20 см өргөнтэй 25 см өндөртэй гэж ингэж авч болно. За энэ resolution гэдэг нь нягтрал. За энэ 30 pixel inch гэж байна. Бид нар хөвчлэн энийг өрн цээжл сурсан байгаа. За энд юу хэлдэг юм бэ гэхээр одоо 1 инч дотор хэдэн пиксел мэдээлэл байх юм бэ гэдэг. Энд чинь хэрвээ 72 гэж бичих юм бол энэ интернет дээр байрлах буюу дэлгэцэн дээр харагдах зүйлсийн нягтрал бол стандартаар 72. Хэрвээ бид нэр хэвлэл зориулж юм их гэж байгаа бол 300 гэдгээр авсан зүгээр. Доор color mode буюу өнгөний төрөлгээд энэ чинь bitmap, grayscale буюу хар цагаан, RGB, улаан, ногоон хөх, CMYK хэвлэлийнх, lab color гэдэг. За хэрвээ бид нэр энэ юм хэвлэл зориулж хийх гэж байгаа бол CMYK гэдгийг авч болно. Гэхдээ нэг зүйлийг санаалгад юу юм гэхээр CMYK дээр ажиллах юм бол янз бүрийн фильтр тэгээд эффектүүд орохоо болчдөг. Тэгэхээр юу гэсэн бид нар эхний ээлж нь RGB-гээр зурж сурах хэрэгтэй. RGB-гээс сүүлд нь CMYK руу хөрвүүлж болох учраас миний зүгээс юу гэж нэр авах бэ гэхээр аль болох RGB дээр ажиллаж ивэл хамаагүй. За тэгээ background content гэдэг нь арын фон ямар өнгөөр эхлэх вэ гэдэг. Энийг хэрэг transparent гэж өгөх юм бол арын фон байхгүй гэсэн үг. Энийг white гэж өгөх юм бол цагаанаар эхлэх. Тэгэхээр бид анхаа шатнд сурж байгаа учраас цагаанаар авсан зүгээр. За тэгээ энэ дөрөв color profile, aspect ratio энэ зэрэг өсөлөд ирэхгүй. За энэ хажуу талд image size гэдэг нь болонд байгаа тийм. Энэ юу юм бэ гэхээр энэ файлын хамгийн анхан шатны хэмжээ нь 20 MB байна. Гэхдээ энэ файлын хэмжээ бол биш. Энэ таны RAM дотор эзлэх хэмжээ. Жишээ нь энэ дээр 40-ыг харьцах 40 гэж өгөх юм бол энэ доор одоо 63 MB болчих. Буцаагаад 20 гэвэл 31 MB болж байна. 25 гэвэл 20 MB болчихлоо. За save preset гэх юм бол тохируулсан тохиргоогоо хадгалж болно. Тэгээ preset name гэдгийг өөрчлөөд 20/20 зураг гэж нэр өгчөө. За тэгээ OK гэд дарах юм бол дараа энэ дотор анхан шатны сонголтын тохиргоонууд дотор ингээ ороод ирсэн байх чинь. Хэрвээ delete preset гэвэл энийг үгүй болгож болно. Ингэж файлаа үүсгэж нэхнэ. За тэгээ OK гэж дарчих. Хэрвээ тэгэхэд ажиллаж хагаад зургийнхаа хэмжээ цэгээрээ мартсан бол үнийг шалгах том амархан. Image гэж ороод image size гэдэг дээр дарах юм бол энэ чинь яг түрүүч хэлснээр 2025 нэгтрэл нь 300 гэж байгаа тийм ээ. За энэ дээр жишээ нь мөн түүний дараа үүнийга 90 градусаар цагийн зүүнний дагуу 90 градусаар цагийн зүүнний эсрэг эргүүлэх гэдэг. Тэгээд 180 градусаар зураг эргүүлнэ гэж. За жишээ нь яг үзэх юм бол 90 градусаар эргэж байна. Эсрэг талын эргүүлвэл ингээд. За 180 градусаар эргэнэ гэдгийг яаж хааж болох юм бэ гэхээр бид нар за би энд нэг ийм дүрс сурчээ. Одоо шалгая л да 180 градусаар эргүүлэхээр 180 градусаар эргэж байна. Тэгээ энэ чи flip canvas horizontal, flip canvas vertical гэдэг. Эдгээр яадаг юм бэ гэхээр дэвсгэр цаасаа horizontal гэвэл тэнгэрийн хаяаны дагуу буюу ихтэй тэнхлэгээр нь flip canvas vertical гэвэл босоо тэнхлэгээр нь эргүүлэх гэсэн үг. Тэгээ зураг нээж байгаа энэ бүгдийг туршиж үзээрэй. Энэ бол тун ойлгомжтой. За тэгээ түүний дараа бид нэр зурж сурах чаа учраас window гэдэг рүү ороод workspace буюу ажлын орон зай гэдгийг энэ чинь painting гэдэг рүү оруулах хэрэгтэй. Энэ зурах гэсэн үг. За тэгээ хажуу талд ингээд дарах юм бол жишээ нь гих мэтээр биднэрт бидний ажлын орон зай өөрчлөлтүүд ингээд харагдаж байна. За тэгэхээр эдгээр буцаад ингээд нурааж болно. Тэгэхээр бидэнд илүү том орон зай үүсэж байна. Keyboard-н дээр F гэдэг төвчлөрийг дарах юм бол ингэж гурван янзаар хувирч байгаа. За эхнийх нь юу юм бэ гэхээр энэ бол түгжигдмэл. Энийг жишээ нь хөдөлгөжлөхгүй. Яаж хөдөлгөж харах вэ гэвэл H гэдэг төвчлөрийг дарах юм бол энэ гарны зураг гарна. Энэ бол hand гэсэн үг. Тэгээд F-ийг нэг дараад ингээд үзэх юм бол одоо ингэж хөдөлгөж болно. Тэгээд дахиад F гэд дарах юм бол бүх интерфейсүүд үгүй болгоод ямар ч интерфейс дэлгэцэн дотор орохгүйгээр зургийг бүхлээр ингэж харж болж байна. За уцаад ихний шатнэр очие. Хэрвээ энэ захын болон toolbar дээр ингээ харуул хамгийн ихнийх нь за би жишээ болоод нэг layer нэгээд хар квадрат үүсгэчихье. За хамгийн ихний энэ болон дээр V төвчлөрийг дарах юм бол хөдөлгөх гэж энийг дараад энэ layer-ыг хашааж хөдөлгөж болно. За түүний дараа mark tool гэдэг. Mark яадаг юм гэхээр зөвхөн сонгож ажиллах гэж байгаа бүсийг ингэж сонгох зорилттой багж байгаа. За жишээ нь энэ дөрвөлжин дотор хүссэн өөрчлөлтүүдийг ингэж оруулж болно. За тэгээ марк дээр энэ дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд хамгийн ихний энгийнээр сонгох юм бол
сонгох тоолонд шинэ бүсийг сонгох болно. Хэрвээ энэ дээр энийг сонгох юм бол үүн дээр нэмж ингэж сонгож болно. Хэрвээ 3 дахын дарах юм бол хасах хөвгөл буюу таны сонгосон бүсийг дараагийн сонголтын бүсээр ингэж хасаж явах. 4 дахь нь буюу завсрын гэж үзэх юм бол энэ хоёрын хооронд байгаа завсрын бүсийг ингэж огтлцуулж авах нэ. За тэгээд энд feather гэдэг юм байгаа. Өдгээд энэ ямар учиртай юм бэ гэхээр чинь за энийг 10 пиксел гэдэг өгөөд үзье. 10 пиксел өгсөн байхад ингэж сонголоо. Тэгэхэд ойртол харах юм бол энэ ирэмгийг хар. Үйл ялэг 100% байна тийм үү? Тэгвэл feather гэдгийг 0-лоод үзэх юм бол ийм байх жишээ. Хэрвээ дотор нь зурах янз бүрийн эффектүүд өгж үзэх юм бол feather гэдэгтэй тал нь яаж байгаа гэхээр ирмэг нь уусч байгаа. Хизээч хатуу хажуудлах шиг ийм ирмгүүд үүсэхгүй нэ. Тэгэхээр өнгө ууссан сонголтыг хийж байгаа бол feather гэдэг дээр өөрийнхөө хүссэн хэмжээгээр тэр тоог тавиад тэгээд ажиллаж болно. За түүний дараа L төвчлөрөөр дарах юм бол lasso гэдэг олс гэсэн үг. Lasso-оор яадаг юм бэ гэхээр илүү уян хатан байдлаар сонгоно. Тэгээ энэ дотор бол сонгосон бүс дотроо бид ингэж ажиллаад иж болно. Хизээч сонгосон бүсээс гадуур ажиллах. Хэрвээ энийг үйл сонгох команд буюу Ctrl D гэж дарах юм бол үнийг боловлж алга болно. Түүний дараа ингэж болох нэ. Тэгээ lasso tool бол яг ижилхэн энгийн сонголт. Тэгээ нэмж сонгох. Сонголтоос хасах. Тэгээд завсрын сонголтууд гээд. Яг адилхан. Feather мөн ижилхэн энийг 30 гэж өгж сонголтоо хийгээд тэгээд дотор нь бодох юм бол зөөлөн ирмэг үүсэж байна. Хэрвээ feather гэдгийг 0 болгоод сонгох юм бол хатуу ирмэг үүсэж байна. За энэ багшийг тайлбарлахын тулд биднэрт жишээ зураг байх юм бол илүү сайн харж болно. Хүн зөвлөв өөрийнхөө аль дээр зурсан нэг зургийг сонглоо. Энд чинь орох юм бол Magic Command tool гэж байгаа. Энийг л W гэж дарахаар орно. За энэ яадаг юм бэ гэхээр аливаа зүйлийг өнгөний мэдээллийн дагуу ижилсүүлэн сонгох багж байгаа. За ингээ харах юм бол жишээ нь энэ хэсгийг сонгох юм бол ийм ижилтүү саарл өнгөд орж ийн. Мөн ижилхэн энэ дээр дан сонголт, нэмж сонголт, сонголтоос хасах тэгээд солбид сонгох тийм ээ. Тэгээд энэ дээр би нэм сонголтыг илүү өргөн ашиглаж байгаа. Та нар яаж ашиглаж болно үнийг өөрөөр хүссэн хэмжээгээр. За тэгээд ингээд сонгоо явах юм бол жишээ нь би одоо ингээд сонголтууд дээр нэмээд юм тийм үү. Одоо энэ дээр юу хийж болох вэ гэхээр delete төвчийг дарах юм бол энэ өнгөнд орсон мэдээллүүд устгагдана. За ухрыг Ctrl Z гээд нэг ухарч болно. Олон дахин дарвал хичнээн ухарч болно. Гэхэд Magic Command яадаг юм бэ гэхээр энэ дээр ингээ харах юм бол tolerance гэдэг энэ зүйлийг хэрвээ багасгах юм бол хамаагүй бага сонголтууд орж явах чинь энэ чинь. Хэрвээ энийг би бүр 1 гэх юм бол гэх мэт. Энийг би буцаагаад 32 гэх юм бол хамаагүй том хэмжээгээр ижилсүүлж ингэж оруулж байна. За Magic Command юм. Мөн Magic Command дээр яадаг юм бэ гэхээр чинь юм болгоно. За жишээ нь би синхронгийг сонглоо гэхэд юм болгон дээр ингээд яваад ах хэцүү те. Тэгэхээр энийг яадаг юм бэ гэхээр нэг синхронгийг сонгочоод баруун товчлуурыг дараад тэгээд similar гэдэг ингээд дарах юм бол бүх ижилхэн өнгөнүүд ингээд орж явах чинь. Имэйл дээр байгаа синхрон хүртэл ингээд бүгдээр орчиж байгаа. Тэгэхээр энэ бол тун хэрэгтэй. Дахиад үзье. Энэ саарламжийг авлаа. Ингээд grow гэх юм бол ингээд томорно. Тэлтийн бүс томорч байгааг харж байна. Нөгөө тэгүр захид сонгоод similar гэх юм бол бүх ижилхэн өнгөнүүдийг сонгож чадж байна. За тэгээ сонгочоод deselect гэх юм бол сонголтыг байхгүй болох буюу Ctrl D гэсэн үг. За үүний дараагийн багж бол quick selection гэж байгаа. Энэ яадаг юм бэ гэхээр Magic Command-тай төстэй боловч сонголтынхаа бүсийг өөрөө зурд сонгоно. За жишээ нь бид нар одоо ингээд ойртуулж чадж хагаад тэгээ одоо ингээд lasso гэдгээр бид нар ингээд сонгоод явж болно тийм үү. Гэхдээ ядаргаатай. Ингээл нэмээл. Үүний дор мөн ижилхэн энэ polygon гэж байгаа. Polygon бол яг адилхан. Ингээд Ер болгоны кнопыг 2 удаа дарах юм бол битүүл. За тэгээ үүний дор 3 дахь нь magnetic буюу соронзон гэдэг. Соронзон болохоор ингээд өөр автоматар ингээд бүсүүдийг болох гэж явдаг. Гэхдээ энэ бол нэлээд болох талтай.
Бас сайн ажилладаг тийм байна. Тийм болохоор үүнээсээр ялбархаар нь юу гэдэг юм Magic Command-ийн дээд талд Quick Selection гэдэг. Энэ яадаг юм бэ гэхээр ингээд яг зургаж байгаа зүйлийнхаа өрөөнд дотор хөнгөн ингээд дараад ажиллах юм бол компьютер ухаалгаар энэ сонголтын бүсийг таны өмнөөс хийж өгч болж байгаа. Хэрэгмүүдийг компьютер өөрөө оруулах гэсэн үг. Та гараарай. Гэхдээ энэ биерийг болохоор та тэг өрнө өөрөө яг ингэж зурж өгөх хэрэгтэй. Бэнг устгаад үзэх юм бол яг ирмэгээр ингэж устгагдаж байна тийм ээ. Тэмээдээ сонгосон бүсээ дахин иргэн сануулхад V товчлоорыг дараад гих мэтээр ингэж хөдөлгөж болно. За тэгээд үүний дараа энэ C товчлоорыг дарах юм бол тайрах буюу crop гэж байгаа. Энэ яадаг юм бэ гэхээр цаасыг зүсэх юм үйлчлэн. За тэгээд цаасыг зүсэж байгаа үгүйг хийсний дараа юу хардаг юм бэ гэхээр энэ image гэж ороод image size-г харах юм бол зургийн мэдээлэл энэ байна тийм ээ. Pixel-ээр харах юм бол 2500 харьцан 1341 вектор 300. Энийг сантиметрээр харах юм бол 21 см 17 мм болон түүний дараа 11 см 35 мм гэдэг байна. За тэгвэл хэрвээ crop гэдэг ингээ өгөх юм бол за энэ зургийг хүртэл тарья. Ингээ багасчлаа тийм ээ. Тэгээ үүнийг ингээ шалгаад image size-г харах юм бол сантиметр гээд пикселийн 960-аас багассан байна. Сантиметрийг харах юм бол за үүний хэрэг нэгтралыг басгаад 72 гэдэг юм бол энэ зураг бүр жижиг юм болно ингээд. Тэгэхээр зураг тарьсны дараа ингэж толгож харж услах нэ. Мөн зураг тарихтаа энэ харьцааг нь бас өгч болно. 25 харьцах нь 21 гэх мэтэр. Тэгэх юм бол яг таны хүссэн харьцаагаар энэ ингэж хэрчигдэж чадах нэ. Хэмжээ орсны дараа enter-ээ дараад ингэ болчихно. Түүний дараа өнгө сонгоно гэж. Хэрвээ энэ буланг харах юм бол аливаа нэгэн зурганд хэрэгтэй өнгө аваад эсвэл зургийн дотроос хэрэгтэй өнгө давтаж сонгох хэрэгтэй бол заавал өнгө сонгох төхөөрөмжтөр ингэж ядах юмгүйгээр I товчлоорыг дараад ингэж олж болох юм. За энэ дээр дарах юм бол point sample гэвэл зөвхөн энэ цорын ганц пиксел дотор байгаа өнгө гэсэн үг. А тэгээд 3x3 гэвэл 3x3 квадрат доторх өнгүүдийг орсноор нь дундчилж өгнө гэсэн үг. За ингээд доошо 5x5 11 11 31 31 50 51 100 100 гэд. За 11 11-ээр харах юм бол цэнхэр ягуарын дунд ирэхээр ийм болчих тийм ээ. Хэрвээ энийг бүр өсгөө 51 гэх юм бол бүр ийм болох жишээ. 101 хэрцэн 101 гэх нь хамгийн том сонголт. Тэгэхээр уурсалтын хүрээ яаж өөрчлөгдөж байгааг хаж энэ дотор бүр шар өнгөж орж ирэхгүй шүү дээ. Яа тэгвэл 101 хэрцэн 101 пиксел дотор байгаа шар өнгүүдийг эргэн тойрныхон цэнхэр бараан улаан өнгөнүүдтэй дундчилсан учраас энэ байхгүй. Энийг буцаад хэрвээ point sample гэдэг авах юм бол энэ шар өнгө ингээд орж ирнэ. Гэх мэт. За тэгээд энэ дотор энэ healing brush tool буюу эмчлэх биер гэж орчуулж болно тийм ээ нэрийг. За энэ яадаг юм бэ гэхээр энд байгаа мэдээллийг энэ тал руу болгож болох. За өөрөөр хэлбэл за намайг дагаад хэрэг. Хэрвээ энд alt гэдээ дарах юм бол сонгох цэгийг эндээс авах. За чинь би энэ зургийн дээр авчи. Alt гэдээ ингэж аваад тэгээд ингэж зурх юм бол тэгэхээр alt гэдээ эндээс авчи. Ингэж энийг нөгөө Photoshop-ч хүний нүрийн батга өөсөө байлгахад хамгийн их хэрэгэлдэг. Тийм багж байгаа. За чинь үүний царайн дээр alt гэдээ дарчи. Тэгэх юм бол энэ чинь хичнээн удаа гэж хувилж болох нэ. Тэнийг яаж ашиглахаас их юм шалтгаална л да. Жишээ нь ой модыг үржүүлэх, газар байгаа чулууг олон болгох, тэнгэрт байгаа үүлийг хувилах. Ялангуяа байгалийн элементүүд дээр ашиглавал хамаагүй сайн болдог багж байгаа. За би одоогоор бол бусдыг нь бол гүйцэд ашиглаж үзээгүй. Энийг та нар өөрсдөө ашиглаж үзүүлзээрэй. Зураг зурхад л хэрэгэлдэг багчуудыг л энэ ч дуртай явж байгаа. За одоо brush гэдэг биер гэдэг энэ ч brush, pencil, color replacement tool тэгээ mixer brush tool гэдэг. Би энэ color replacement-ийг бол ашиглаж үзээчгүй. Би нөгөө гурыг нь бол та нартай тайлбарлаж чадна. За brush tool гэдэг юм бол одоо биер ингэж зурагдаж байна тийм ээ. Нэг бол мэдж байгаа бид нар. За тэгээ энэ дээгүүр харах юм бол энийг хэрэггүүлэх юм бол биерний хэмжээс томорч ижигж явах жишээ нь. Hardness гэдэг нь 100% тийм үү? Энэ бол хатуу байдал гэсэн үг. Хэрвээ hardness 100% таагаар зурх юм бол ийм байна тийм ээ. Хэрвээ hardness гэдгийг нь нураавал биерний ирмэг нь зөвлөрч байгаа. Нөгөө feather гэдэгтэй адилхан. Бүр нойлох юм бол бүр юм болж байна. За тэгээд mode гэдэг. За энийг бол дараа нь тусдан жиж тайлбарлана. Энэ бол биерний хойл гаргууд гэж байгаа. Энэ бол layer-ийн тохиргоонуудыг ижилхэн. За тэгээд энд opacity гэдэг тунгалаг байдаг. Хэрвээ opacity энэ дээр 100% таа байлаа гэж үзэх юм бол ийм хатуу гарна тийм. Opacity хэрэг 46% дээр болголаа гэхэд энэ бол саарл биш. Энэ бол биер нь тунгалаг болж байгаа гэсэн. Давхарлах тусам тунгалчууд нэмэгцээр хагаад ийм болж байгаа жишээ нь. За энийг бүр нураа 11 дээр. Энийг олон удаа ингэ зураал байвал тунгалагчлтууд давхарлцаар хагаад ийм болж байгаа жишээ нь.
бүр 1% гэл бүр баг байхгүй болох жишээ нь тийм ээ. За энэ буцаад 100 дээр авчиръя. За энэ хажуутад flow гэдэг энэ юм байна. Энэ flow гэдэг нь юу юм гэхээр урсгал гэсэн үг. Зарим flow 100% тавилаа гэхэд мөн ижилхэн тийм ээ. За тэгвэл flow гэдгийг 50% болгох гээд ийм болж байна. Бихний урсгал нь модч гэсэн үг. Одоо хуучирсан баланстай адилхан гэсэн үг. Үнийг 17% гэвэл бүр ийм болж байгаа чинь. Энэ бол opacity-гаас бол арай өөр. Бихний урсгал тасалдаж байна тийм ээ. Тэгэхэд энэ дээр opacity бол урсгал тасалдахгүй тунхлаг байдал өсчихсэн тийм үү. За энийг бүр 5 дээр авчирхад бүр ийм болох жишээ нь. Тэр ийм ялгаатай байгаа. За тэгээ энэ ард airbrush гэж энийг би нэг асаадгүй хэргэлдэггүй. Ялгааг нь бол би сайн мэдэхгүй. Airbrush гэдэг нь юу болохоор нэг будаг цацдаг даралттай шүршдэг биерийг хилдэг. Team effect ерөнхийдөө оруулдаг гэсэн утгатай. Яг энэ болдог биер гэж бас энэ болдгүй биерч гэж байгаа. За ерөө хойтлын энийг асаах юм бол биерэнд даралт орж ирнэ. Чанга даруул бүдүүн, хөнгөн даруул нарийнхан, чанга даруул бүдүүн, хөнгөн даруул нарийнхан гэдэг. Pencil brush гэх юм бол одоо энэ биернүүдийн ирмэгүүд нэг тийм арзгаар хатуу гардаг. Тэр ингээ ойр тулаа харуул бүр сайн мэдэгдэндээ. За жишээ нь pencil brush-аар энэ зураасыг татхад та нар ирмэгүүдийг харж байна тийм үү? Айгу bitmap дээр ажиллаж байгаа юм шиг арзгаар байгаа. Хэрвээ энэ дээр би зүгээр ердийн brush гэж аваад яг ижлэхэн биерээр ингээ зурх юм бол ирмэгүүд нь зөөлхөн болж байгаа чинь тийм үү? Гэх мэт юм байгаа. За тэгээд энд mixer brush гэдэг байгаа. Холих биер гэдэг. Mixer brush яаж байгааг хардаа. Ийм холдог биер болдог. Жишээ нь энэ дээр аваад энийг авчлаа гэж бодоход энэ ялангуяа тосон будаг шиг стилээр ажиллаж байгаа үед бол хамгийн хэрэг болдог биер байгаа. Хөнгөө тавьчаад дараа нь холих хөнгөө сонгоод тэг ерөнхийд нь ингээ ойлгохлоор юм байх чинь. За энэ дээр тэгвэл хөхөнгөөр авч үзье. Энэ дотор ингээ ойлгоход бол харагдахгүй. Гэхдээ захаас нь ингэж ойлгох юм бол ийм байгаа. Тэгэхээр энийг оролдоод үзэхэд илүүдэхгүй. За энэ дээр нойтон байдал, тэг холих хувь, урсгал зэрэг тэр яаж өөрөөр тохируулж болно. Mixer brush тэр ялангуяа custom brush хэрэглэж ажиллавал бүр илээ хүр дүнтэй. Жишээ нь энэ ч. Тэг санаанд оронгүй тийм гоё байдлаар өнгөнүүдийг холж болно. За тэгээд түүний дараа балруул. За балруул бол ойлгомжтой. Ингээд ингээ арилгана. Биертэй бол яг адилхан тохиргоотой. Тэр opacity-г нураавал ингэж арилгана. Flow гэдгийг нураавал мөн ижилхэн урсгал модох жишээ нь. Тэгээд opacity-тэй балруул юугаараа онцгоё гэвэл хэрвээ жишээ нь за layer-ийн төвөгцөлд бол энийг бүр сайн болно. Гэхдээ энэ дээр харах юм бол би энэ layer 2-ын дор layer 3 дээр дан ганц цэнхэр өнгөөр зураас татаж үзье. Энэ хар хэсгийн дор гарч ирээгүй хэрнээсээ opacity муу хэсгийн дор харагдаж байна тийм үү? Яг гэвэл энэ саарл болоогүй тунгалаг болсон учраас хэрвээ балруулаа сонгоод opacity одоо тунгалагчлалтыг 50 дээр авчичаад ингэ арилгаад үзэх юм бол доотлын энэ layer нэвтэрч харагдаж чадчихээн тийм ээ. За тэгээд түүний дараа bucket, paint bucket tool гэдэг бодогтой торох гэсэн үг. Тэгээ яадаг юм хэр ингээд өнгө асгад. За энэ ч тэгээд энэ дээр бол мөн ижилхэн opacity-г нурааж 50% таагаар ингэж үзэж болж байна. Жишээ авахад энэ дээр ирээ lasso эргээд lasso гэдгийг санах юм бол lasso-оор ингэ сонгоод тэг ингэ асгах юм бол энэ дотор асгагдана. Гэх мэтээр ингээд туршаад үз. За түүний дараа энэ дээр gradient гэдэг байгаа. За gradient-ийг ингээд энэ дээр дараа харах юм бол ийм олон янзыг байгаа тийм ээ. Жишээ нь би шар өнгийг сонгосон байгаа учраас энэ чинь шар өнгийн gradient. За энэ яадаг юм бэ гэхээр ийм уусалт татдаг багж байгаа. Гэх мэт. Жишээ нь ингэж үзэх хоёр дахын сонгоод үзэх юм бол энэ бол тойрог байдлаар цацна. За энийг гэх юм бол цагийн зүг шиг ингэж үсгэж байна. За энэ болохоор тэнгэрийн хайныг ирэл шиг тийм ээ. За дөрөвдүгээр болохоор ийм дөрвөлжилсэн од шиг ийм байдлаар үсгэж байна. Мөн ижилхэн opacity дээр явж байгаа байхгүй. Тэгээ эндээс ингээд өөрийнхөө хүсснээр янз бүрээр ингэ сонгож тэс ингэж хэрэгж болно. Энэ доор хэрэг өнгөний миний сольж байгааг харах юм бол жишээ нь нэг өнгийн улаан, нэг өнгийн шараар аваад тэгээ ингээ хойлох юм бол жишээ нь гих мэт байдлаар
хийж болох нэ. Мөн ялгаа байхгүй. Ласрог сонгож аваад тэгээд дотор нь ингэж ажиллах гэх мэт. За үүний дараа энэ болонд smudge tool буюу хуруугаараа нь ялах энэ багж байгаа. Энэ яадаг юм бэ гэхээр ингээд энийг сонгочоод шинэ би хатуу бир сонгосон юм тийм ээ. Ингээд хуруугаараа ялах. Ийм байгаа. За энэ дээр хэрэг биерүүдээс солих юм бол янз бүрээр байх жишээний. За энэ дээр хэрэг ингээ харах юм бол үүний ард mode normal гэх янз бүр байгаа. Light and dark нь харлуулах, цайруулах гэдэг. Энийг өөрсдөө оролдож үзээрэй. Би бол нэг оролддгоо. За strength гэдэг нь хүч гэсэн үг. Хэрвээ 50% дээр байгаа яг нормал. Энийг өөрөө 100% гэж авч үзэх юм бол үзгээ дараалах тусам ингээл явуулаа л ийм байгаа. За хэрвээ энийг би 10% гэх юм бол үзгээ дарсан ч гэсэн маш бага нөлөө орно. Гэх мэт. За тэгээд үүний дээр blur tool гэдэг байгаа. Тэгээд blur гэдэг нь юу юм бэ гэхээр бүдгэрүүлэх гэсэн үг. За одоо туршиж үзье. Blur гэж сонголоо. Гэх мэт. Ингээ бүдгэрч чинь. Мөн ижилхэн strength 100% гэвэл маш хурдан гарна гэж бүдгэрүүлж. Энэ мэт ингээд ийм фото фокус зэргийн тохируулахад хэрэгтэй байдаг. Энэ мэдээж биерээс болоод хичнээн чанарын биерээр болж ингэж ажиллаж үзэж болно. Та нарын өөрсдийн чинь мэдэх асуудал. За түүний дараа sharpen tool гэдэг буюу тодруулах гэж. Sharpen tool яадаг юм бэ гэхээр ингэж тодруулна. Энийг бүр хитрхи их ингэж хэтрүүлж ашиглах юм бол бүрийн муухай болдог л доо. Тэгэхээр хэмжээгээ бас мэдэхгүй болохгүй. Гэхдээ ерөнхийн нэг юм хувцатгал ялгарл тодруулалтыг бол энэ бирээр зурж дуусныхаа дараа яг хэрэгтэй газруудаараа жоохон хүрээд өчгöd тон зүгээр байгаа. Мөн ижилхэн strength хүчтэй. Жишээ нь дөнгөж 10% тахад би маш олон удаа дарж нөлөө орж байна. Дэше 100% гэх юм бол маш муухайгаар тийм ээ. Тодруулах, бүдгэрүүлэх, хуруугаараа нь ялах гэдэг энэ багчуудын хүчийг мэдчихэл болохгүй. За үүний дараагаар dodge tool гэдэг энэ бултуулах гэсэн үг. За тэгээ энэ дээр ингээ харах юм бол mid tone буюу дунд өмнөд, сүүдрүүд, гэрлүүд гэдэг. Exposure 100% гэх мэт. За энийг бол нэх оролдоод авах хэрэг байхгүй. За энэ яадаг вэ гэвэл dodge гэхээр ингэж биер хүрсэн газраар өмнөд нь ингэж хүчтэй цайрдаг. За highlight гэх юм бол зөвхөн хамгийн тод өмнөд нь гээд юм байх жишээний. Тэгээ shadow гэвэл сүүдрүүд нь тодруулна гэдэг. Энэ бүгд өөрсдөө гэсэн ялгаатай. Нэг өөрсдөө оролдоод үзээрэй. За түүний дараа color burn буюу өнгийн түлэх гэж. За энэ яадаг вэ гэвэл ерөнхийдөө юм сүүдэр маягийн бараан тулна, өнгөн тодорно. Гэхдээ мөн ижилхэн хар бараан хүчтэй болдог. Ийм эффект байх нэ. За доош sponge гэх юм бол энэ нөгөө поролоноор соруулах буюу өнгөгүй болж өхүүлдэг хардаа. Энэ саарл болж байна харж байна уу? Тэр desaturate гэдэг эсрэгээрээ saturate буюу өнгийг баяжуулах гэдэг. Өмнөд нь мэдээлэл сайн байгаа газараа ингэж орж иж явах жишээ нь гэх мэт. За түүний дараа энэ дор pen tool гэх байгаа. За энийг бол би нэг ашигладаг. Гэхдээ энэ яадаг вэ гэвэл тийм иллюстратортай ажиллах, тийм вектор дүрснүүд гаргахад ашиглагддаг. Харин вектор дээр ажиллаж байгаа бол иллюстратор дээр ажилласан илүү хамаагүй дээр. За тэгээд түүний доор text гээд ингээд бичин тийм үү. Энэ бол ойлгомжтой. Энэ дээр бид нэр фонтныхаа хэмжээг сольж болно. Жишээ нь 48 хэмжээгээр бичлэхэд ингэж өсгүүдээ харлуулж сонгож байгаад энэ чинь regular, italic, bold, italic гэдэг хичнээн чанараар янзлж болно. Тэгээ V гэдэг товчлогоод авах юм бол ингээд хөдөлгөөд хаач байрлуулж болох юм тийм ээ. За текстэн дээр нэмээд нэг зүйл дуртахад жишээ нь
За энэ үг байлаа гэхэд энэ үгэнд оруулах хамгийн энгийн эффектүүдийн тухай зааж өгье. За энийг 72 хэмжээгээр авах юм бол мэдэх. За энд яадаг юм бэ гэхээр ишээр layer дээр явж харах юм бол T гээд text layer тэгээ сайхан ингээ ороод ирсэн. Хэрвээ layer дээр хоёр удаа дарах юм бол layer style гэдэг энэ зүйл гарч ирнэ. За одоо эдгээр дээр эдрийг ингээ бүглээд ирэхээр ингээ харагдана өөрчлөлтүүд. Emboss гэдэг юм бол төвөл гэх тийм ээ. Хэр зөөлөх үү, тодруулах уу гэх мэттэй counter гэдэг юм бол хүрээ зураасаад өгж болж байна. Тэгээ texture гэдэг юм бол энэ дээр одоо ямар хээ өгмөр байна. Тэр орж ирж байна. За тэгээ stroke гэдэг юм бол шараараа гадна хүрээ зураас outside гадна талдаа, inside гэвэл дотор талдаа, center гэвэл голлоод гэх мэт. Тэгээ мэдээж энийхээ opacity-г нурааж болно. За тэгээ inner shadow гэвэл дотоод сүдэр, inner glow гэвэл дотоод гэрэлтэлт гэсэн үг. Noise гэж шууган гэх мэт. Томруулах юм бол илүү тод байсан байна. Уучлаарай. За тэгээ inner shadow дотоод сүдэр, inner glow гэвэл дотоод гэрэлтэлт. Тэгээ өнгө давхарлах, gradient өгөх. Ямар gradient авах вэ гэвэл энэ мэтээр өгч болно. За би харан авсан болохоор сайн харагдахгүй байна. Өнгийн үсгээр авсан бол тод харагдаж болно. За тэгээ гадаад гэрэлтэл тэгээ drop shadow гэдэг юм бол доод талд нь сүдэр тавина гэж. Тэгээ distance гэх юм бол хэр хол байх нь харагдана. Таргалт гэх юм бол ийм болж байна. Size гэвэл сүдрийн хэмжээ. Гэх мэтээр энэ layer style-уудаа харж болох нэ. Энэ ингээ миний оруулсан бүх layer style-ууд энэ чагсаалтаар гарсан байгаа. За текстийн дараа энд path selection tool гэж байгаа. Гэхдээ энийг бол би зөвхөн ашигладаг, ашиглаж үзээгүй. Тэгэхээр энийг бол тайлбарлая. За тэгээ shape tool гэдэг байгаа. Энд дарах юм бол rectangle дөрвөлжин, тэгээ rounded одоо зөөлөн ирмэгтэй дөрвөлжин, тэгээ ellipse, polygon, line, custom гэдэг. За эхний дөрвөлжин гэдгийг сонгоё. Тэгэхээр бол энэ юм хатуу юм дүрсэнд үүсгэнэ юм чинь. Гэх мэт. Тэр layer дээр ингээ харах юм бол энэ болгон дээр нэг дүрс үүсгэж байгаа. Тэгээ энэ дээр хэрвээ нэг үүсгэн дүрсэн дээрээ B гэдэг brush гэдэг товчийг дараа дээр нь дарах юм бол raster болгохгүйгээд OK гэдэг өгөх юм бол жишээ нь бид нэр энэ дөрвөлжин дүрсэн дотроо одоо ингэ зурж болно. Энэ дээгүүрээ. За тэгээ доошоо зөөлөн ирмэгтэй дөрвөлжин гэдэг юм бол ийм дүрс гарна. Ирмэгийн ялгааг та нар харж чадж байгаа тийм үү? Энэ дээр хэрвээ radius гэдгийг жишээ нь 2 гэж өгчих юм бол маш бага зөөлөн ирмэгтэй. Энийг би бүр 80 гэж бичээд үзье. Тэгэх юм бол бүр юм тод зөөлөн ирмэгтэй байх нэ ингэ харьцуулаад харав. За тэгээд энэ дээр бас нэг зүйл сануулах stroke гэдэг байгаа. Энэ болохоор хүрээ зураас. Энийг жишээ нь би цэнхрөнгөөр өгөх юм бол ийм гарч ирэх хэвээр. Энэ юу вэ гэвэл энэ төрсийг харах юм бол хүрээ. Энэ дээр би пикселийн зузааныг өөрчлөхөд ихэд байдлаар үүсэж байна. Мөн ялгаа авахгүй. Энэ чирээ би ellipse төрсийг сонгоод тэгээд энэ дээр хэрвээ би stroke гэдэг энэ дээр дараад дулаанаар өгөхөд 288 дээр дүүрэн байгаа. Үнийг нураах юм бол багасгал ийм болно. Гэх мэтээр тэгээ polygon гэвэл polygon дүрснүүд үүснэ. Гэхдээ энэ дээр нэг юм зүйл заахад дүрс ингэж татаж үүсгэхгүйгээр ганц удаа хатгаад авахд create polygon гэдэг ийм зүйл үүснэ. Тэгэхээр жишээ нь хідэн талтай вэ гэвэл за би 3 гэдэг чи гурвалжин зуръя. Star гэдэг энэ хэрэг байхгүй болоод үзэхэд ямар гурвалж гарч ирэх нөө. Ийм гурвалж гарч ирж байна. За тэгвэл арай өөр үзье. Дахиад ингэ дараад ирмэгийн зөвлөлөд од гэдэг өгөх юм бол ийм байдалтай гурвалж гарч иж ах жишээ. Тэгвэл дахиад үзье. Од гэдгийг насаагаад энэ хоёр туршид үзэх юм бол гэх мэт байдлаар. За тэгвэл 3 биш 10 талтай гэдэг үгийг тэгвэл энэ үзэх юм бол ийм polygon төрснүүд гарч иж явах нэ. За тэгээд үүний доор line tool гэдэг байгаа зураас гээд энэ яадаг юм бэ гэхээр зөв зурааснууд татах цэгээс цэгийн хооронд шоон татаж байгуулахад хэрэгтэй. Мөн энийг бас зузааруулж болно. Энэ дээр weight гэдгийг 40-гээд өгчээ. Тэгэх юм бол зузаан зураас гарч ийн. Дахиад weight жин гэдгийг би 80-аар өгье. Тэгэхэд бүр зузаан болж явах чинь. Тэгээ бүгдийг ингэ туршаад үзээд байвал та өөрөө ойлгоноо. Юусе хэцүү зүйл байхгүй. За тэгээ hand гэдгийг би анх заасан. Гараар хөдлөх гэдэг. Гэх мэтээр ингэ шүтлгэж болж байгаа. Шинэ маш нарийн зурсан зүйл байлаа гэж үзэхэд hand гэдгээр дэлгэцээ голд ортуулж тийм ээ. Ингэж болно. За түүний доор тэгээ томруулах шил буюу zoom гэдэг байгаа. Ингээд зохих юм бол ингэж ортно. Alt товчлуурыг дарах юм бол хасах томруулах шилэн зураг гараад тэгээ ингээд дарах юм бол холдож байгаа. Эртний дарах юм бол энэ alt гэдэг дарах юм бол хаш. Мөн хэрэг дэлгэцэн дээр дарж ингэж зурвал холгоно авахгүйгээр зүүн товчлуураа дараагаар дарж зурх юм бол таны хүссэн хэмжээгээр ингэж ойртож холдноо. Тэгээд түүнтэйгээ холиод ээж товчлуур дараад гаргаж ирээд тэгээд наашаа цаашаа ингэж хөдлөх. За хамгийн энэ доотлын бол edit toolbar гэдэг байгаа. Энэ яадаг юм бэ гэхээр таны багчнуудыг аль нь хэрэгтэй аль нь хэрэггүйг ялгаад хасаад тэг хийчдэг арга ба. За энийг бол оролдох нэг чухал хэрэгцээ бол байхгүй. Энэ дээр ингээ харах юм бол ингэж харж болно. Мөн интернетийн сенсорын плагин зэрэг суулгах юм бол edit toolbar дээр ишээ оруулж ирдэг бас. Гэтэ одоо бидэнд бол тэрийг сурах хэрэг байхгүй. То brush буюу биерний тухай илүү дэлгэрэнгүй үздэгэ.
За тэгээд opacity flow хоёрын тухай дөрөв би цугс дурдсан. Энэ удаа илүү дэлгэрэнгүй үзэх болно. Хэрвээ энэ талд ингээд дарах юм бол энэ чинь биерний тохиргоонууд ингээд байгаа. Янз бүрийн биерээр ингээд сонгож авч болно. Янз бүрийн тохиргоонууд үүсэж байна. Тэгэхээр би ер нь үндэслэлч ер нь хамгийн ихний 3 буюу хамгийн үндсэн биернүүд төр жишээ олгож ярих гэдэг. За энийг сонгоё. За энэ биер бол ингээд хатуу зураасууд гарна тийм үү дандаа. Хэрвээ энд харах юм бол би энийг эргүүлэх юм бол ир одоо хаашаа харж байгааг илтгэдэг. За жишээ нь бүх бүрэнгийн биерэн дээр бол мэдэгдэхгүй те. Яаж дарсан бүрэнгийн зураас. Хэрвээ энэ хоёрыг бариад шимгэх юм бол ийм болж эхэлнэ. Ийм зурааснууд. Тэгээд зураас татхад ийм болоод ингэж өргөсөх жишээ нь. Энийг буцаад хэлэх юм бол бүрэнхий болоод ингэж гарч ирнэ. За тэгээ хазаалгачлаа. Ингээд тэгээ биерний хазаалтаас хамаар янз болно. За үүний дараа мэдээж үүнийг бүр нарийн бичмээр бол roundness 50% таа гэх мэт. Тэгээ хазаалт нь 90% таа гэдэг ч юм уу ингэж бичгээр болно. За тэгээ hardness гэдгийг буулгах юм бол биерний ирмэг ингэж бүдгэрч зөөлрч байгаа. Нэмээд spacing гэдэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Spacing гэдэг нь юу юм бэ гэхээр биерний урсгалаас гарч байгаа пикселийн хоорондох зайнууд. Жишээ нь энийг би бүр ингэж 138% хооронд хоолыг ийл ингэж гарна. 400 гэх юм бол ингэж гарч явах нэ. Тэгэхээр энэ ойролцоогоор нэг 25% төгтэй байхад бол ер нь зүгээр эдгийн. Spacing бол одоо flow гэдэг зүйлтэй хамгийн их сайн нийцдэг зүйл. За жишээ нь би spacing нь ийм байхад flow-ыг багасгах юм бол ингэж гарч явах чинь. Хэрвээ би flow-ыг 100% дээр авах юм бол ингэ тийм үү. А буцаа flow 20 дээр байхад spacing-ийг өсгөх юм бол ийм болж байна. Spacing-ийг ойлгох юм бол ийм болж явах чинь. Тэгэхээр хэрвээ flow өөрчлөлт сайн нөлөө орохгүй бол эргэж ирээд энэ spacing-ийг оролдож үзэх хэрэгтэй. Гэх мэт. Shape dynamics гэдэг. Энэ дээр яадаг юм бэ гэхээр одоо энэ size jitter гэдэг зүйлийг хөдөлгөх юм бол одоо биерний энэ хэмжээс өөрөө даралтаас үл хамааран компьютер шийдэж бүдүүрч нарийнсан. Энэ бүр хэсгийг гэх мэт. Хэрвээ энийг нь ойлгох юм бол бидний гарын даралтаас хамаарч бүдүүрч нарийнсан. Гэх мэт. За minimum diameter гэдэг нь хамгийн бага диаметр нь энэ биерний хэдэн хувьтай тэнцвэ. Жишээ нь энийг би 50% авч. Тэгэх юм бол та энийг хичнээн хөнгөн дарж исэн ч гэсэн энэ биерний хэмжээсийн 50% тавина чангарах юм бол зөөлөн дарвал чанга дарвал гэх мэт. Энийг жишээ нь 11% дээр авахад энийг би яаж хөнгөн дарж исэн даралт нь бол тухайн хэмжээсийн 11% таа тэнцсэн ингээд чанга дарах юм бол бүдүүрнэ гэнэрэс. Энэ юунаас сэргийлдэг вэ гэхээр заримдаа хитрхийн хөнгөн дарахаар хитрхийн нарийн гараад тэгээ иймэрхүү байдлаас сэргийлж ерөнхийдөө жигдэлмээр байгаа бол энийг ер нь 30% та юм 20% та ойлгож яхад бол их зүгээр. За тэгээ түүний дараа angle jitter гэдэг юм байгаа. Энэ эргээд юутай хамаатай вэ гэвэл өнцөг буюу энтэй холбоотой. За энийг дахиад харуулчих. Spacing нэмлээ. За тэгээд angle jitter гэдгийг нэмж асуул энэ дор гарч өөрчлөлт та харж байна тийм үү? Энд 0, энэ бүр 100% гэдэг. За хамаагүй 50 дээр авч үзье. Зураас татах юм бол биер нэг гэж өнгөрнө. Тэр нэг багсгая. Арай бага өнгөрөлттэй. 0 тэгшээ. Хамгийн эцсээр нь тэрлээ. Гэх мэт. За тэгээ roundness jitter гэх юм бол энэ нөгөө энд нөө roundness гэх байгаа тийм ээ. Энийг яадаг вэ гэвэл жишээ нь нэг нэмэх юм бол биерний чинь бөөрийнхий байдал алдагдах. За angle jitter 0-оор үзье. Өнгөрөхгүй байна тийм ээ. Гэхдээ биерний зураас яаж байгаагаар бөөрөнхийгөөс автгаар руу шилжээд ингээд олон янзаар хуурч явж байна. Энийг ойлгох юм бол гэт бүх бөөрөнхий тэнцэгэд зураас гарч байна. Хэрвээ scatter гэдгийг асаавал энэ бол цацах тараах гэсэн үг. Тэгшин зураас гарлаа.
нэмэгдүүлэх юм бол ийм болж байна. Багасгах юм бол ийм болж байна. Тэр хоёр тэнхилгийн дагуу гэх юм бол гэх мэт нэг унтраавал ийм болж байна. Тоо. Энд дээр одоо тоог хийж нэмж болно 2 3 дахин гээд нэгтрэлтэй нэг дээр байгаа багалтар мөн ижилхэн count jitter гэх юм бол тоог нь өчнөө янзаар компьютерөөр шийдэж холж өгөх. Гэх жишээ. Control гэдэг дээр pen pressure гэж тавих юм бол үзгийн даралтаар хөнгөн дарах юм бол бага тарна. Чанга дарах юм бол их тарна. Гэх мэт. За үүний дараа dual brush гэдгийг нэх юм бол энэ үндсэн биерэн дээр өөр хоёр дахь биерийг хооронд нь холж энэ хоёрын чанарыг нэгтгсэн тийм шин төрлийн биер гаргадаг арга байгаа. За одоо энэ дээр ингээд авах юм бол хэрвээ энэ баггүй бол би энэ зөөлөн биер сонгосон байна. Зөөлөн биер дээр илүү сайн харагддаг энэ жишээ бол. Тэгээ ингээд харах юм бол хоёр дахь биернүүд нь хээ угалцтай биернүүд байхад гих мэтээр үүсэж байна. Тэн дотор мэдээж spacing буюу хоорондын зай. Тэгээ биерний өөрийн дотоод хэмжээ. Тэгээ энэ тархалт тоо зэрэг энэ бүгдийг ингэж тохируулж өгснөөр юм холимог ийм төрлийн биернүүд гарч болж яах нэ. За color dynamic гэдэг. Энэ яадаг вэ гэвэл background foreground jitter-ыг 100% гэдэг. Тэр ингээ харах юм бол энэ буланд харуул миний наад өнгө хар цаад өнгө цагаан ба. За энийг тэгвэл өөрчлөе. Энийг нь улаан болгоод энийг хөхөнгөөр авч үзье л да. За тэгэхэд яах вэ? Энэ хоёр өнгө хоорондоо ингэж холилдож зурагдана. Энийг тохируулж болно л да. Pen pressure гэдэг. Тэгэх юм бол үзгийн даралтаар чанга тархим холилт ихслээ. Хөнгөн даруул холилт багаслаа. Гэх мэтээр ингэж байна. Тэгээ hue jitter зэргийг өөрчлөл ингээд нэмэх тусам бүр хардаа хөнгөний өөрчлөлтөд бүр ингэж орж иж байгаа. Saturation jitter гэдэг нэг өөрчлөл сааралтай хөнгөний хүч алдагдаж байна. Brightness jitter гэдэг өөрчлөх юм бол хар бараа нь солигдож явах жишээний. За одоо purity гэдэг өөрчлөл ийм хоёр ялгаатай байх нэ. За тэгээд transfer гэдэг бол opacity тэгээд flow. Тэгээд jitter гэхээр энэ нөгөө компьютероор шийдэж байгаа юм л да. Хэрэг солилцуулах гэдэг. Энэ бол бүр ингээд хамаа намаагүй өөрчилж байгаа гэсэн үг. Тэгээд буруу зүйл гэж байхгүй, зөв зүйл гэж байхгүй. Танд яг өөртөө таалагдахаар л хийж чадвал болно. За тэгээ noise гэх юм бол шууган гэсэн үг. Энэ яадаг вэ гэвэл биерний ирэмгийг харах юм бол ингэж гарч байна. Арцгар. Хэрэв энийг унтраах юм бол зүгээр ингийн гарна. Асаавал арцгар гарч байгаа. За тэгээд wet edges буюу нойтон ирмэг гэдэг. Энэ болохоор усан бодогтой их ажилтдаг болсоод ерөнхийдөө ойлгомжтой. Бодог хатахтай гадагшаага ирмэг рүүгээ хатчихд урсаж чадах тохиолдол зөндөө гардаг тийм ээ. Энэ байхгүй бол байвал тэгээ давхарлахлаар юм болно. Өөрөөр хэлбэл бодог түрхээ татлаа гэдэг. За би энэ build up тэгээ smoothing protect texture тэгээ texture зэргийг бол дуртай өнгөрөөсөн яагаад гэвэл би энэ тухай сайн мэдэхгүй. Харин энэ тухай сайн мэддэг хүн байвал тэр хүмүүсээс суугаарай. Би бол ер нь энийг олон дахин би бол энийг ашиглаж байгаагүй, ашиглаж үзээгүй. Магадгүй явандаа надад ашиглаж үзэх өдөр ирэх бах. Гэхдээ тэрнээс наан бол ерөнхийдөө бусад энэ дээр ажиллаж байгаад бол би хангалттай гэж үзэж байна. За texture brush-ын тухай ярилцъя. Texture brush нь юм бэ гэхээр ердийн ийм бөөрөнхий биернүүдээс ялгаатай. Олон төрлийн хээ угалц зэргийг гаргаж чаддаг ийм биернүүд байгаа.
Бол одоо интернет дээр хайх юм бол төрөл бүрээрээ олдно. Өчнөө янзаар байгаа. Photoshop өөрт нь бас тааруулж хийж өгсөн ийм texture brush нар бас бий. Эднэрээр ч ажиллаж болно. Гэх мэт. За одоо жишээ нь би энэ биер таалагчаа гэж бодъё л доо. Тэгэхэд би эндээс өөрийнхөө дуртай биерийг гаргаж авмаар явах вэ гэж. За тэгвэл мэдээж энэ тохиргоо руугаа орно. Тэгээд тохиргоо руу ороод одоо эднэрийг өгж эхлэв шүү дээ, тийм ээ. Одоо spacing гэдгээ би нэмлээ. Тэг мэдээж эргүүлж болно. Shape dynamic control pen pressure гэж өглөө. За тэгэх юм бол зөөлөн даруул нарийн чанга даруул бүдүүн гарна, тийм үү? За angle jitter гэдэг нь одоо яаж ч өгч болно. За би ингэж өгч. Roundness jitter гэдэг нь хэвээр нь байлгаад transfer гэдэг дээр opacity-г нь off гэд flow jitter гэдэг нь pen pressure дээр үлдээгээд за тэг үүсэх юм бол одоо ийм биер гарч байна жишээ. Хэрвээ таалагдахгүй бол бид нар буцаагаад size jitter гэдэг нь off болгож болно. Angle jitter гэдэг нь off болгоод тэг dual brush гэд гэх мэтээр ингээ өөрийнхөө дуртай биер хийлээ. За үүний дараа энэ биерийг хадгалж авахгүй болохгүй. Та одоо жишээний дотроос энэ биерээр ажиллаж явж байгаад өөр биер авах юм бол хадгалаагүй биер бол шууд устгагддаг. Тийм болохоор энийг яаж хадгалах вэ гэвэл энэ дээр дараад ийшээ ороод new brush preset гэдэг өгөх юм бол энэ дээр ингээ нэр гарч ирнэ. За тэнгууд юу гэдгийг mini brush 01 гэд нэрлэлчлээ. Тэгэхээр яг хамгийн доор энэ доор ингээ гараад ирнэ. Өөрөөр хэлбэл та энэ дээр хичнээн ингээд өөр биер зурж жагаад буцаад ийшээ очиод энэ биерээ сонгоход ингээд гараал ирнэ. Тэгэхээр та хичнээн ч удаа тийм биер гэж болно. Жишээ нь энэ биерийг дахиад өөрчлөе. Shape dynamic гэд энэ удаа angle jitter-ыг нэмээд spacing-ыг холбуулад тэгээ transfer гэдэг дээр мөн ижилхэн өөрчлөөд note ирмэгтэй гэх ингээ өгчих юм бол ийм биер гарч иж байгаа жишээ. Заавал харцаан байгаагүй улаан өнгөөр ямар ч өнгөөр ашиглаад зурхад ингээ гарч ирэх нэ. Мөн ижилхэн 400 диаметртэй их том биер ахна. Тэг шинээр хадгаллаа. Дахиад mini brush 02 тэр энэ доор ингээ орол дээр энэ хоёр ингээ гараад ирлээ. Гэх мэт өөрийнхөө шилдэг биернүүдийг ингэж хийж болох нэ. Мөн нөгөөтэйгүр бас нэг арга юу байдаг вэ гэвэл та өөрийнхөө ашиглах хэ уулзыг зураад тэгээ тэрүүгээр бас биер хийж болно. За ингэчээ. За энэ дээгүүртээ ингэж ажиллалаа. За хажуугаар нь ингээ. За энэ бол би зөв жишээ болгож чөлөөтэй хамаагүй ажиллаж байдгийг ойлгох хэрэгтэй. За магадгүй надад энэ хэ уулзыг таалагдж байна тийм үү? За тэгвэл энийг mark tool-ээр хэл сонгоод keyboard-оор M үсгээ дарна гэсэн үг. Ингэж сонгоод тэгээ edit гэдэг рүү ороод define brush preset гэдэг рүү орно. Ийшээ орох юм бол sample brush 1 гэдгийг тэнд гарна. Энийг окей гэж. За тэгээд B гэдэг B-гээ дараад B-рээ дараад ингээ орох юм бол энэ доор нь оролт бидний хийсэн биер ингээ ороод ирсэн байна энэ хэмжээгээр. Тэр ингээд. За тэгтэл ингэж орсон биер маань тохиргооны хувьд бол ерөөсө гар хүрээгүй баг. Тэгэхээр одоо бид нэг энэ дээр орж ирээл дахиад нөгөө spacing shape dynamic тэгээ transfer тэгээ одоо тарааж болно хамаагүй. Тэгээ өөрөө өөрсдийнхоороо ингээд
Ингэж хийж болох нэ. Тэгээ одоо энэ биерээр ингэж зурх юм бол ингэж болно. Энэ дээр нөгөө өвс, хог, хэр буртаг янз бүрийн зүйлийг өөрөөр зурснаар хийж болно. Бүр зурсан зураг хүртэл оруулж ирээд ч ингэж биер болгож болно. Жишээ нь харъя л та. За ийм дүрсэл гэж үү. Энийг мөн ижилхэн mark гээд aim дүрсээр сонгож ингэж аваад тэгээд define brush preset гэж зураг 01. За окей гээд ингээ ороод ирэх юм бол ингээ биер өөрөө гараад ирсэн байна. Тэгэл хүнийгээ томруулж ингэж болно. Ингээд зураад иж болно. Мэдээж энэ доор очсон байгаа. Тэгэхээр энэ биерээ дахиад эднэрээр тохируулаад хоорондын цаг өгөхөд би ингээд зурчлах нэ. Буцаад ортуулаад нэг pen pressure гэж өгöd. Энэ болохоор даралтаар жижигхэн гарах, том гарах хоёр ялгаа шүү дээ, тийм ээ. Жижигхэн гарлаа, чанга дарлаа, томрлоо. Жижигхэн гарлаа, чанга гарлаа, томрлоо. Тэгээ мэдээж transfer гэх юм бол гэх мэт бүдүүрч тодорчулж байна. Тэгэхээр өөрийнхөө биерийг яаж хийж болно? Гэхдээ хамгийн гол нь хийсэн биерээ тохируулгаа ингэж тогтчоод ишээ ороод new brush preset гээд ингээ хадгалж сурах хэрэгтэй. Мэдээж хэрэггүй биернүүдээ яаж устгах вэ гэхээр энэ ч одоо очиод баруун товчлоор дараад delete brush гээд окей гээд delete brush гээд окей гээд энэ дотор хэдэн мянган биер авах хэрэггүй. Өөртөө хамгийн эрэгтэй биернүүдээ л авч үлдэх хэрэгтэй. За тэгтэл одоо бидний байнга хэрэглэдэг биерэн хитрхийн нэгэн дээр хитрхийн нэгэн доор байгаа тохиолдолд явах вэ гэвэл энэ дээр дараад the preset manager гэдэг рүү орно. Тэгээ ингээ харангуут энэ чи биерний дистаралууд хаагур байгааг харуулж өгнө. За тэнгуү жишээ нь би энэ дөнгөж сая хийсэн четвэртэй биерээ дарахад хамгийн ихэнд гардаг байлгамаар бол би хамгийн урагш нь ингээ зөөж болно. Эсвэл энэ биерний ард ингэж тавьж болно. За би энэ ч тавьчих. За одоо биерээ сонгодог тэсрэг очиж хартал энэ ч байгаа байхгүй. Хардаа 125 гээд энэ нэрээ хооронд ирсэн. Тэгэхээр би одоо олон дахин доошоо бүжиж ингэ сонгох хэрэггүй болчихж байгаа байхгүй. Гэвь тийм давуу талууд байна. Тэгэхээр бид нар одоо өөрсдөө хүссэн биерээ хийж болдог боллоо. Биер өөрийнхөө хүссэн хэмжээнд яаж ч өөрчлөлт тохируулж хадгалж авч чаддаг боллоо. За хэрвээ компьютер вирус төсөөл компьютер форматлах үед Photoshop-ыг дахид суулгах хэрэг гарна. Дахид суулгана гэдэг нь Photoshop дээр хийсэн байсан өөрсдийн биеийг тохиргоо бүгд алдагдана гэсэн үг. Тэгэхээр энэ бүгдийг яаж аврах вэ гэвэл бид нэр өөрсдөө хийсэн биернүүдийг хадгалдаг тийм файл үүсгэх хэрэгтэй. Тэгэхээр тэр файлыг яаж үүсгэх вэ гэвэл энэ ч дараад ишээ ороод the preset manager гэдэг ишээ орно. За the preset manager гэж ишээ оронгууд бидний биернүүд энэ ч байгаа тийм ээ. Одоо энэ дотор зөндөө олон ганц биернээс гадна gradient өмнө нь янз бүрийн зүйл тохиолдоод байгаа. За тэгэхээр энэ төр зөвхөн биер дээр ярьж байгаа учраас би биерээ ярьж явчих. Brush гэдэг хэлээ. За жишээ нь би четвэртэй биерээ хадгалмаар байна. За тэгэхээр 125 гэдэг энэ ч байгаа. За надад энэ 60 энэ биер таалагдж байна. Би control дараад сонгоо яваад байгаа. За надад нэг цэцэгтэй биер таалагдж байна. За тэгээ энэ биер таалагдж байна. Эдгээр надад миний хийсэн миний хэрэгтэй биернүүд бай. За тэгвэл ингэж сонгосны дараа save set гэдэг өгч хэрэгтэй. Та хаана хадгалах вэ гэвэл чинь би desktop дээр за энд миний brush set 01 2017 гэ хадгалчлаа. Тэгээд done гэдэг өгчих. За тэнгуү desktop дээр чинь тэр файл үүссэн байгаа. Тийм үү? За тэгсэн энэ дотор зөндөө хэрэгтэйг зөндөө биернүүд хийсэн. Одоо бүгдийг нэг бүрчлээ устгах хэцүү, зөөх хэцүү байлаа гэхэд үйлдвэрийн тохиргоор оруулмаар байна гэвэл энэ дээрээ дараад reset brush гэдэг өгч. Тэгээд окей тэгээд өгчлөө гэхэд энэ чинь одоо хаач миний нөгөө зохиосон 125-тай четвэртэй биер байхгүй. Энэ дээр байгаа нь юу юм бэ гэхээр таны хамгийн сүүлд хэрэгэлсэн 7 янзын биерийн шгсаалц бүр ингээ гараад ирсэн байдаг байхгүй. За тэгсэн чинь одоо биернүүдээ яаж оруулж ирэх вэ гэд. Одоо энэ дотор буцаад биерийн хиймээр гэдэг яах вэ?
Тэгвэл амархан. Дахиад энэ дээр дараад load brush гэдээ дарах хэрэгтэй. Тэгэх юм бол ийм цонх гарна. Тэгээ би энэ чинь desktop дээр тэгээ миний brush set 01 2017 ABR гэдэг энэ чинь байна. Энийг сонгоод open гэдэг. Тэгээ хамгийн доор очих юм бол миний сүүл татгасан 4 биер тэгээ миний чөтгөртэй 125 та биер энэ чинь байна. Тэгэл ингээл өөрийнхөө биернүүдийг хадгалаад ямар ч Photoshop дээр компьютер дээр оруулж иж ингэж шилжүүлж болно. За тэгвэл бид нэр одоо интернет дээр дуртай зураач нарынхаа custom brush, texture brush-нуудыг авч ашиглах дуртай байдаг тийм ээ. За эднэрийг яаж биерний сан дотроо оруулах вэ гэвэл мөн ижлэхэн энэ дээр дараад load brush гэдгийг сонгоод за энэ тохиолдолд би min B 2010 гэдэг энэ биерийг оруулж ихийг хүсэж байна. За би энэ биерийг сонглоо. За тэгээ open гингүүт буцаад ишээ орж ирээ харахаар энэ захад энэ зураачийн зохиосон бүх биернүүд ингээ орж ирсэн байх жишээ нь. Тэгээ бид нар энэ хүний биерийг ингээд өөрсдийнхөө хэмжээнд ингээ ашиглаад ээж болох нэ. За хэрвээ Photoshop-ын анхны суулгасан биернүүд ингээд энэ дээр ингээ төвөг бодоод байгаа бол шууд сольж оруулах арга гэж бай. Тэр нь яадаг юм бэ гэхээр ийшээ дараад replace brushes гэдэг байна. Тэгээд жишээ нь одоо энэ надад байгаа бүх биернүүдийг би миний brush set 01-ээр солиё гэж бодох юм бол replace brushes гэдэг биерээ сонгоод open гэх юм бол урд нь байсан бүх биерүүд устгаад зөвхөн миний ашигладаг хэдхэн биер ингэж орж ирэх жишээ нь. За тэгээд цөөлмөр байгаа бол preset manager руу ороод энийг устгалаа. Даа нэгэд үлдлээ. Одоо надад миний зөвхөн царын ганц хэрэгэлдэг хоёрхан биер үлдсэн байгаа нь жишээ нь энэ байж болох нэ. За одоо layer буюу давхаргуудын тухай ярих хэрэгтэй. За хэрвээ энэ болонд харах юм бол энэ чинь layer 1 гэнэ тийм ээ. За энэ бол нэгдүгээр давхарга гэсэн үг. Энэ өөрөөр хэлбэл таны ажиллаж байгаа цаасан дээр байгаа нэг бит гэж ойлгох хэрэгтэй. Одоо жишээ нь хэрэг энэ дээр хөдлөх юм бол тэр болонд layer 1 дээр хаана байгаа байршлаа харуулж байна. За энэ нүдэн дээр дарах юм бол харагддаг болгоно, харагдахгүй болгоно. За түүний дараа энэ доор очиод ингээд энэ дээр дарах юм бол шинэ layer-ууд үүсгэнэ гэдэг 1 2 3 4 гэдэг. За эндээс ингээд харах юм бол бичнээч удаа дараа нь төдий чинээ layer-ууд үүсэж байна. За layer-уудыг гаргасан бол layer-ууд устгаж сурах хэрэгтэй. Энийг яаж шийдвэ гэвэл баруун товчлуур дараад delete layer гэдэг энийг дарах хэрэгтэй. Эсвэл keyboard-н дээр delete товчлуурыг дарах юм бол устгагдаад ингээд явна. За одоо энэ дээр opacity буюу тунхлагжилт бол энэ байгаа. За fill гэвэл мөн ижлэхэн. Гэхдээ би fill гэдэг зүйлийг эзэж ашиглаж байгаагүй. Над их шаардлага гарч байгаа болохоор би сайн мэдэхгүй, сайн мэддэг үл тэрийн ус суура. За тэгээд чи нормал одоо энэ зэргүүдийг би бол дараа нь тусан тайлбарлана. Одоохонд энэ хэрэггүй. За тэгээд энэ чи зэрвээ энэ чи энийг дарах юм бол одоо тухайн layer дотор байгаа өнгөнүүдийг одоо өнгийн бүсийг тэр чигээр нь төгжин гэсэн үг. Тэр нь юу хэлдэг вэ гэвэл зурхад зөвхөн энэ layer дотроо зурагдана. Хэрвээ энэ төгжийг хассан багт. Энэ төгжийг байхгүй болгох юм бол энэний гадуур зурагдана. Төгжээ нээлээ зөвхөн дотор тал та. Гэх мэт байх нэ. За хэрвээ энэ биерний төгжөөсийг сонгох юм бол энэ дотор зурж болохгүй. А гэхдээ хөдөлгөж болно. Тийм ээ. А хэрвээ хөдөлгөөнийг төгжих юм бол хөдлөхгүй. А мэдээж дээр нь бол зурж болно. За би энэ auto nesting гэдэг зүйлийг бол мэдэхгүй. За түүний дараа бүтэн төгжих гэж. За энэ бол ерөөсөө дээр нь зурж чийсэн, хөдлөх чийсэн, яаж чийсэн хөдлөхгүй. Энэ layer бүр ингээд тас төгжиж гэсэн үг. За энэ дээр хамгийн ихний transparency lock буюу энэ layer-ийн бүсийг төгжих. Энэ бол ялангуяа зураг зурхад бол бүр хамгийн хэрэг болдог тохиргоодын нэг байгаа. За энийг би удахгүй явандаа тайлбарлана. За layer устгачи. За дахиад 3 layer гаргая. За layer-ийн тухай ойлголтууд
За энэ 3 layer байлаа гэж бодоход layer 3, layer 2, layer 1 гэх тийм. За энэ байршлаар нэрөө харах юм бол layer-үүд дээшлэх тусмаа одоо олон цаас овоолоод тавихад хамгийн дээр байгаа цаас гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энийг top гэд нэрлэчихье. Энийг middle гэд дундлын буюу. За энийг bottom гэд. За тэгвэл яах вэ? Жишээ нь энийг хөдлөх юм бол хар улаан хоёрын ард байна тийм үү? Хар нь улааныхаа ард байна. За хэрвээ улааныг хамгийн ард нь оруулмаар байгаа бол амархан улаан дээр удаан дараад доош нь ингэж зүүн хамгийн доор ирлээ. Улааныг дундалд авчирлаа. Энд чинь харыг хамгийн доор авчтвал ингэн дундалд авчвал ингэн. За тэг layer-үүдийн дистараг ойлгохгүй бол ялангуяа аливаа нэгэн дизайн зурах тэр зүйлийг хийж явахдаа layer-ийн дистарануудыг сайн анзаарч авахгүй бол заримдаа нэгэн дээр нэгийн доор янз бүр болгоснос болоод алдаа гарган дахин нэгэн дээш нь доош нь зөөх тэр чинээгээр түүнийг дагаж өөрчлөх зэрэг асуудлууд гарна. Харин байгаль зурж байгаа бол жишээ нь тийм ээ. Байгалаа хамгийн доор нь тавиад тэгээд дөрүүдээ хамгийн дээр нь тавиад тэрний байгаль хүн хоёрын орон зайн дунд байгаа юмнуудыг дунд layer дээр тавих гэх мэт. Layer-ыг яаж үржүүлэх вэ гэж. За тэгэх юм бол энэ улаан энэ layer-ыг зөөхийн тулд V буюу зөөх товчлуур гэсэн он Alt гэдгийг дарж ингэж зөөж тавих юм бол layer цаатлын layer-ыг харах юм бол хараарай. Энэ олон болж байгаа. Layer тус болгон дээр ингэж олон болж байна. За тэгвэл эднэрийг эндээс энэ хүртэл shift гэд дараад жишээ нь энэ дөрөв тийм ээ. Тэгэх юм бол энэ дөрөв цугаараа ингэж хөдөлж байна. Тийм үү? Хэрвээ дээдлийн зөвхөн энэ хоёрыг хөдлөе гэвэл энэ хоёрыг ингэ сонгоод ингэ хөдлөх юм бол энэ хоёр дангаар хөдөлж явах чинь. За сонгох болгондоо энэ хоёрыг ингээд нэг shift, хоёр shift гэд ингээд амиарг байгаа бол бид нэр групп үсгэх хэрэгтэй. Группийг яаж үсгэх вэ гэвэл маус хамгийн доор очиход ийм хавцны зураг гарна. Одоо групп 1. За тэгэхээр би дээдлийн хоёроо энэ групптэй ич. За тэгэхээр энэ хоёр бол ингээд нэг групп. Тэгэхээр энэ групп дотор нь сонгол дотроо хөдлөн харин групп сонгоод хөдлөх юм бол нийтээр ингэж хөдлөж явах жишээ. Мөн ижилхэн за доотлын 3-ыг хэрвээ цогтон групп болгомоор бол ингэж сонгочоод мөн доош очиод группийг дарах юм бол групп 2 ингэ үүсэж явах чинь. Групп 2-ыг хамгийн дээр авчирлаа. Ингэж гарч ирж байна. Жишээ нь би энд групп 2-ын opacity-г нурааж болно. Мөн гэхдээ групп дотроо ороод opacity-г нураах юм бол ийм болж явах жишээ. Харж байна уу? Тус нь группээр нь болохоор нийтэд нь тэгэхээр хоорондоо тусдаа үсэхгүй нэгэн жигэд бит болж ингэж байна. За яг групп задламаар байгаа бол одоо энэ групп 2 дээр маусаа авчиад баруун талын товчлогыг дарахад энд ungroup layer гэ байгаа. Тэгэх юм бол групп задарч байна. За группүүдийг хэрвээ үржүүлмээр байгаа бол Alt дараад ингэж зөөж болж байна. Хэрвээ хөдлөхгүй байран дээр нь үржүүлмээр байгаа бол нэг доош нь зөөгөөд энэ шинэ layer гэдэг дээр дарах юм бол яг байран дээр. Өөрөөр хэлбэл яг одоо давхралтаад яг ижилхэн групп дээр гэсэн layer муу ялгаа байхгүй юу? Энэ улаан layer-ыг адилхан үржүүлмээр байгаа бол яг доош нь ингэж татаж авчиад энэ дээр дарах юм бол ижилхэн үржигдэнэ. Тэгэхээр энийг ингэж зөөж болж явах нэ байрнаас. Аливаа зүйлийг арилгах хоёрын зай байгаа. Нэг нь юу юм гэхээр E буюу балруул гээд eraser гээд энийг дарах юм бол ингээд арилж чинь тийм үү. Хэрвээ захын энэ layer дээр харах юм бол тэнд өөрчлөлтүүд гарна. Энэ яаж яах вэ гэвэл би энэ мэдээллийг 100% энэ файл дотроос устгаж гин гэсэн. Миний балруул явсан газар бүхэн өөрчлөлт орж байна гэж. За тэгвэл зөндөө арилгасны дараа буцах хэрэг гарвал яах вэ? Тэ жишээ. Энийг одоо яаж буцаах вэ? Хэрвээ Ctrl Z дараад явсаар хагаад буцаад очиход бүр тоо хүрхгүй тохиолдол байдаг тийм үү? За энэс зайлсхийх нэг хамгийн гайгүй арга нь юу гэдэг юм бэ гэхээр энэ layer дээр mask гаргана гэж байдаг. За mask нь юу гэдэг юм бэ гэхээр энэ доор ингээд mask гэдэг. Би layer сонголоо. Layer-ийн mask-ыг сонголоо. Хэрвээ layer сонгох юм бол би энэ дээр жишээ
зурж болно тийм үү? Би маск сонгох юм бол арай маск дотроо зурна. Маск яадаг вэ гэвэл маск зэрэг зөвхөн хар эсвэл цаанаар зурагдаг ерөнхийдөө. Тэгээ нь яадаг вэ гэвэл маск layer дотор хар зураас явж байгаа мэдээлэл болгон балруул шиг ажиллана гэсэн үг. Энэ layer дээр жишээ нь гэх мэт. Би цаанаар зурж байгаа ш. Би бол маскаар арилгаж байгаа гэж. За ингэж арилгачлаа. Тэгэхээр энэний доор энэ layer байлаа гэхэд нэвт харагдаж чадчихээн тийм үү? Тэгэхдээ та нар энэ дээр энэ хоёрын ялгааг харах юм бол энэ дээр нэг хар зурагтай layer үсээд хажуудалд нь энд нь түүнийг харгалзаж байгаа layer юм тийм үү? За хэрвээ энэ mask layer-ыг устгах юм бол баруун төвчлөөр дараад delete mask гэх юм бол энэ ингээл байж л. Вирус гар хүрээгүй. Гэхдээ бидэнд бол яг л завсар орсон юм шиг харагдаж байгаа. Тэгэхээр маш олон тийм устгамааргүй layer-уудад ажиллах тохиолдолд тус үгээр маск үүсгээд явах юм бол дараа нь маскын дээрээ бид нар яаж ч харьцсан энэ layer-ыг тэр чигээр нь хадгалж чадах нэ. Гэхдээ хэрэг delete гэх юм бол алга болчихно тийм үү? Энийг яаж энэ өөрчлөлтүүдээ яаж layer рүүгээ оруулдаг вэ гэвэл яг энэ дээр авчиж баруун төвчрөө дараа тэгээ apply layer mask гэдэг өгөх юм бол одоо маск байхгүй болсон. Гэхдээ маск дээр хийсэн өөрчлөлтүүд яг тэр харгалзаж байгаа layer рүүгээ орчих гэсэн үг. Гэх мэт. Тийм болохоор балруулаар арилгаж халуун нэг өөрчлөлтийг хийх үү? Эсвэл маскаар арилгах уу гэдгээ та өөрөө шийдэж ажиллаж явах хэрэгтэй. Clipping mask гэдэг зүйлийн тухай заавал үзэх хэрэгтэй. Энэ бол бүр digital paint хийх, компьютер дээр зурхад бол баг бүр хамгийн хэрэгтэй яарах зайлшгүй ашиглах ёстой зүйлс нэг байна. За энэ юу вэ гэвэл за бидэрт ингээд хамгийн цад ажлыг харах юм бол 3 layer байгаа тийм үү? За би энэ надад ингээд юм хээ угалцтай. За жишээ нь би энэ бөмбөрцгийг ингээд хээ угалцаар хочъё гэж бодъё л та. За тэгэхэд энийг би яах вэ? За зин томруулчлаа гэд. Тэгээ одоо энийг би ингээд цахаас ингээд устгаад юм тийм ингээд арилгаад хамгийн анхны ойлголтоор бол. Тэгээ ингээд арилгаа явахаар яах вэ? Одоо ийм бид нар бол одоо маш нэрийн бол ажиллаж чадахгүй тийм. Энийг хийхин тулд бид нар ингээл бүр чадлаараа зүүм хийгээл тэг бүр ингээл яваал тийм. Тэг бүр ингээл явах болс та үнэхээр хэцүү шүү дээ. Тэгэхээр энийг зохицуулт энэ арга нь юу вэ гэвэл mask арга буюу create clipping mask гэдэг. Энэ яаж хийдэг вэ гэвэл яг хоёр layer зэрэгтлээ тавиад тэгээ ингэж баруун талын төвчлөөр дараад create clipping mask гэх юм бол шууд ингэ орчин. Өөрөөр хэлбэл dead layer нь доод layer-ийнхаа хариат болж байгаа гэсэн үг. Dead layer нь хариат layer-ийнхаа одоо сүйдэр дүрсийг дагж байгаа байхгүй. Жишээ нь энийг дотор нь яаж хөдлөгсөн энэ ногооноос ерөөсөө илүү гарахгүй. Туршиж үзв үү? Энэ хоёрын доор энэ layer-ыг тавиад үзье. Хамгийн доор. Тэгэд ингээ харахад энэ бол яасан чи ногооны бүрийн дотроос гарахгүй. Хэрвээ энэс гармаар байгаа бол дахиж баруун төвчлөөр дараад release буюу суллах гэдэг энэ дээр тавих юм бол харин ингээ гараад ирчих жишээ. За тэгвэл яг ижлэхнээр би энэ улаан цэнхэртэй энэ дүрсийг ногооны хариат болгомоор бол дээр нь авч тавилаа. Яг дээр нь тавьсаа дундуур нь layer-үүд ажиллахгүй. Тэгээ ингэж тавиад create clipping mask гэдэг юм бол ингээ орчиж байна. Одоо яасан бэ? Ингээ хөдлөх юм бол ингэ чинь би хааж тавьж болно. Би улаан цэнхэртэй layer ерөөс устгаагүй. Улаан хөх layer бол доод ногоон бөмбөрцгийнхаа сүйдэр дүрсийг бол яг дагж яах гэж. За тэгээ энэ opacity-г буулгаж болно дээр нь тийм ээ. Opacity-г буулгалаа, өсгөлөө. За тэгвэл энэ хоёрын завсраач гэсэн энийг оруулж болно. Хэрэг завсраа норсон тохиолдолд мөн ижлэх нь доод хариат ногоон бөмбөрцгийнхаа сүйдэр дүрсийг дагж яах нэ. За тэгвэл бид нар ногоон дүрсэн дээрээ бол ажиллаж болно. Асуудал байхгүй. Ногоон дүрсээ ингэж арилгая. Тэгвэл яг хоо дээдлийн хоёр маань ерөөсөө гинтээгүү. Яг л энэ хоёр байгаа. Release суллах буюу ингэ шалгах бол ингэ яж байгаа. Давхраар сонголоо. Create clipping mask гэвэл ингэ доошоо орлоо. Гэх мэт. За тэгсэн чинь эднэрийг бөөнд нь хөдөлмөр өгдөг. Бүгдийг ингэ сонгоцсон үйл яах вэ гэвэл
link layers өгчих юм бол алийг нь чөлөглөжсэн энэ гурав цогтой хөдлөнө. Хэрэв салмаар байгаа бол дахиж нэрийгээ бүгдийг сонгоно штэ. Тэгээд unlink layer гэдэг юм бол сална. Одоо эдгээр дан дангаар хөлж болно гэсэн үг. Тэгэд ер нь хичнээн layer доод хариалах layer рүүгээ орж болно. Тэгээд нэрийгээ бүгдийг сонгоод group гэдэг өгч болно тийм ээ. Group-ээ задлал ингэж харагдана. Бүгдээрээ ногоон бөмбөрцгөн сойронд хариалагдсан dead layer-ууд байх нэ. Бид нар одоо layer-ийн дистарыг мэддэг болсон учраас layer-ийн тохиргоог ойлгох хэрэгтэй. Холих төрлүүд гэдэг. Энэ юу вэ гэвэл dead layer-ийн тохиргоо нь яаж өөрчлөгдөхөөс хамаарат dot layer-тэйг холдох өчнөө янзын аргууд байна тийм ээ. За жишээ нь top гэдэг энийг сонгоод тэгээд чи ингээд dissolve, linear burn, the overlay янз бүрийн. За энийг тайлбарласан жишээнүүдийг одоо харцгаая. За холилт болон хольж болох аргууд тэдний ялгаа. За би энд хоёр төрлийн юм жижигхэн layer гэж туршсан. Dead давхарга, доод давхарга зэн бол ойлгомжтой. Dead-ийн 3 янзын хөнгөтэй layer нь доороо цагаан саарл хар гэсэн layer-ийн дээр байлах нэ. За доод давхаргын тохиргоо бол нормал дээр байгаа. А dead давхаргын тохиргоо ингээд янз бүр болоо солигдно. За тэгээд энэ бол цав цагаан, тэгээ нь бол саарл, тэгээ нь бол хар байгаа. Энэ бол арай цаавар цэнхэр, яг 50% та цэнхэр, тэгээ доошоо арай бараан цэнхэр гэх мэт. Тэгээд би яагаад ингэж хийсэн бэ гэвэл бараан дээр цаавар таарахтаа, цаавар дээр бараан таарахтаа өнгөтэй дээр өнгөгүй гэх мэт. Яаж таарлагдгаар чагтлагдаж үсгтээ ямар ялгаанд гардгийг харуулах гэж оролцсон. За харцгаая. За энэ чингээ харах юм бол нэгдүгürt нормал гээд за нормал бол угаасаа opacity 100% байхад дарчихна. За dissolve гэдэг болохоор уусах буюу тэгж арзаасан цоохорцсон тийм байдал үүсгдэг. Гэхдээ энэ дөр бол харагдсангүй. Энийг би зурглалаар харуулна. За darken гэдэг нь юу юм бэ гэхээр хэрвээ одоо энэ хоёр layer-ууд нийлэхлээр хамгийн бараа мэдээллүүд нь хамгийн цайвар мэдээллээ дарж үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ хэсэг дээр цав цагаан баг. Цав цагааны дээрээс ийм цэнхэр өнгөд орчихсон. Харьцуулаад харахад бол энэ цав цагаан цэв цэнхрүүдээс хамаагүй цайвар байсан. А цэв цэнхрүүд нь цав цагаанаасаа арай саарл баруун учраас дарсан байх. А энэ бараан гэдэг дээр бол яг энэ бүсэд тасгаар өнгөсөн учраас тасгаар нь үлдэж явах чинь. За тэгээ multiply гэдэг нь юу юм бэ гэхээр хоёр нийлж байгаа layer-ийн бүх мэдээллүүдийг хооронд нь үржүүлж нэгтгэх. Энийг өөр сүүдэр зурхад бол хамгийн хэрэгтэй гэдэг. За тэгээ color burn буюу өнгөөр түлхэх гээд энэ бол өнгө оруулахдаа бас мөн бараанд тулж авах. Энэ хоёр хооронд арай ялгаатай байгаа. За тэгээд linear burn буюу энгийнээр түлхэх. За тэгээд darker color буюу бараан өнгө нь үлдэх. За тэгээд lighten буюу цайруулах. За lighten яадаг вэ гэвэл darken гэдэг нь яг эсрэг хоёр layer нийлж яхад энэ хоёр layer доторх хамгийн цайвар өнгүүд нь тухайн бүс нутагтаа хадгалагдаж үлдэнэ гэж. Энэ хэсэг дээр тэсгэр нь цав цагаан байсан. Өөрөөр хэлбэл энэ дээр ямар ч баруун өнгө орж ирсэн. Тэр баруун өнгө үсгүй зөвхөн хамгийн гэрэлтэй мэдээллүүд халагдж үлдэнэ гэж. За screen гэдэг нь яадаг вэ гэхээр одоо тухайн хоёр layer-ийн нийлбэр нь цайваруудаараа давхарлаа явчихдаг. Одоо multiply-тэй ерөнхийдөө төсөөтэй. За тэгээ color dodge гэвэл өнгөн тодроо цайрах хандлагатай тийм тохиргоо байдаг. За linear dodge мөн төсөөтэй. За тэгээд lighter color гэвэл darker color эсрэг арай цайвар өнгөнүүд нь хадгалагдаж үлдэнэ. Бараан өнгөнүүд нь устгагдаж арчигдана гэж. За тэгээд soft light гэвэл overlay энэ зэргүүд нь бол дандаа гэрэл өх энэ дөрөв тийм байгаа. Ер нь гэрэл зурх чаа бол ерөнхийдөө soft light-ыг төлхөө ашиглах зүгээр. Overlay болохоор арай бараат болох хандлагатай байдаг. За тэгээд hard light, vivid light биднийг нэг үргэн ашигладаг. Linear light, pen light, hard mix гэдэг. За тэгээд difference гэдэг нь ялгаа үүсгэх, exclusion. Ер нь эндээс доошоогоо бол яг энэ хэдэн группийг бол би нэх их ашигладаг юм дөө. Яг color гэдэг энийг бол ашигладаг. Энэ яадаг юм бэ гэхээр хоёр layer үүсгэхэд цайвар барааны төлөвүүд дээр тухайн өнгөний мэдээлэл хэр хүчтэй гэдэг оролдож орж идэг. Гэх мэт байгаа. За тэгээд түүний дараагаар энэ дээр биерний blending mode гэдэг мөн ижлэх бас юм жагсаалтууд байгаа. За эдгээр бол layer-ийн тэр хойл гарахтай төстэй ч гэсэн бас арай өөр. За энийг одоо бүгдээр үзцгээе. За хамгийн ихнийг харах юм бол энэ ч нормал гэдэг тийм ээ. За энэ тохиргоо бол ойлгомжтой. Би энэ opacity-г 50%, 75%, 100% гэх мэтгээр ингээд давхарлал тэрүүд ямар ялгаатыг нь харуулсан. За flow гэдгийг та нар мэдж байгаа бас юу гэдэг юм. За dissolve гэдэг нь болохоор тавигдж байгаа биерний зураас болгон чинь нэг юм нэг арзгаар пикселсэн маягтай иймэрхүү гарч байгаа. За тэгээд түүний дараа behind гэвэл ардна гэсэн үг. Энэ яадаг вэ гэвэл
та ямар ч зураас тавьсан дараагийн зураас нь тавьд бол өмнөх зураасуудыг заавал ардуур нь орно гэж тийм ээ. Хамгийн эхлээд би улааныг тавиахад ингэсэн дээгүүр цэнхрээр тавихад улааныгаа давхарлахгүй тэрний араас ногооноор зурхад ингээд гих мэт явах чинь. За clear гэдгийг сонгох юм бол энэ бол балруул болдгоо. Clear бол балруул шүү. Ямар ч өнгөөр авсан устгахаар ажиллана. За darken гэдэг нь юу вэ гэвэл нөгөө layerтэй ижилхэн хоёр биерний зураас давхарлахад зөвхөн бараа мэдээлэл нь хадгалагдаж үлдээ цайвар нь дарагдана гэдэг. За multiply яасан байгаа гэхээр үржүүлэгдэж байна. Би ингээд давхарлаад явхад энэ чинь ингээд давхарлсан бүх бүс нутгууд нь сүүдэр болон өнгөний хүчтэйгээр улам нэмэгцээр бараадсан байна. За color burn гэл мөн ижилхэн хоёр өөр өнгөдөр хольж үзвэл илүү тод харагдах хэвээр. За тэгээ linear burn мөн ижилхэн. Гэхдээ linear burn түлэх буюу чинь нөгөө харлуу нь илүү хүчтэй түлхэж давхарлсан бүсүүдээр өнгө үүсдэг байгаа. За тэгээ darker color гэвэл ямар ч олон төрлийн өнгө холсон энэ өнгөнүүдийн бараа нь хадгалагдаж үлдээд цайврууд нь дарагддаг. Darken-тэй бол ижилхэн. Гэхдээ бас арай өөр байдлаар ажиллаж байгаа. Lighten гэвэл darken-ийн эсрэг буюу биерний зураасаа давхарлахад зөвхөн хамгийн гэрэлтэй мэдээллүүд нь хадгалагдаж үлдэнэ гэж. За тэгээд энэ дээр screen гэж тавихад олон дахин давхарлах тусам биерний өнгөний мэдээллийн гэрэлнүүд давхарлаж үржигдэж multiplying эсрэг үр дүн гарна. За color dodge гэх юм бол өнгө нь бол ингээд цайвар цагаан руугаа хазайна. За linear dodge бол арай төстэй. За тэгээ lighter color гэвэл ойлгомжтой. Хамгийн гэрэлтэй өнгө нь хадгалагдаж үлдэнэ. За overlay гэх юм бол энэ хоёр өнгөнүүд холилдоод сүүдэрнүүд нь үлдэж явах чинь. Soft light гэх юм бол өнгө нь арай цайвар руугаа төхөн давхарлаж зурхад. За hard light мөн төстэй. За vivid light бол асар хүчтэйгээр байх нь. За linear light бол мөн төстэй байгаа. За тэгээд pen light гэхээр ийм байдаг байх нь. Хоёр өөр өнгө болоход би яагаад зарим дээр өөр өнгө холж хэлсэн юм бэ гэхээр яг ижилхэн өнгөөр давхарлаад зурхад өөрчлөлт ордгүй зүйлстэй зарим нь зөвхөн өнгө эсвэл өөр бараан цайвар оруулж ирэхэд үүсдэг нөлөөр гэдгийг харуулах гэж тэгсэн. За тэ hard mix буюу хатуу холих. За тэ difference буюу ялгаруулах гэдэг. Жишээ нь энэ хооронд бол холилтол ягаан өнгө үүссэн баг чи. За тэ exclusion гэдэг ийм болдог байх нь. Subtract гэвэл хасах гэдэг. Жишээ нь бас ийм өнгөнүүд үүсэж байна. Огтлцсон газруудаар. Divide гэвэл бүр ийм болдог байх нь. Hue гэвэл ингэж байна. За saturation дээр яадаг юм бэ гэхээр би жишээ нь өнгөндөө өөр тасгаар өнгийн биерээр гүйлэхэд тасгаар өнгө бол ямар ч өнгөгүй мэдээлэл буюу огтлцсон цэгээрээ энэ хэсгийн өнгийг устгаж явах чинь. За color гэдэг нь яадаг вэ гэвэл түрүүн хэлжсэн саарал дээр өнгөөр зурхад тэр саарал дотор өнгө ордог. Мөн доор нөгөө өнгөө шинэ өнгөөр дарах. За тэгээ luminosity гэвэл ийм болдог байх жишээ нь. Биерний энэ blending mode гэдэг зүйлсүүдийг төрөл бүрээр туршиж үзгээгээрээ. Тэгээд жишээ нь ганц хар өнгөөр биш тийм ээ. Энэ талд нь улаан өнгөөр аваад тэгээд энэ дээр янз бүрээр солиод үзэх юм бол янз бүр болноо гэт. Тэгээд олон янзаар хийж үзээд энэ эффект нөлөөнүүдийг та өөрөөр ойлгол эхлээд өхөн байх. Тэгээд энэ бүгдэн дээр жишээ аваад ярих гэвэл өнөөдөр бидний бас цаг өгөхгүй. Гэхдээ ерөнхийд нь тайлбарсан бол энэ. За одоо бүгдээрээ холих биер болон хуруугаараа нялх биернүүдийн давуу тал ашигтай байдал зэргийн тухай үзцгээе. Зорой холих биер рүү орох юм бол ишээ одоо энэ дотор ингэж байдаг. Mixer brush гэдэг. За энийг давхар хэрвээ та нарах бие үсгэн дээр бол энийгээ тааруулдаг тухай заах хэрэгтэй. Өөрөөр одоо shortcut-ууд буюу товчилдог үсгэнүүдийг яаж өөрчлөх вэ гэвэл одоо ингэж энэ дотор одоо tools, panel menus, application menu гэх мэтэр энэ жагаа. За tool гэдэг ингээ орох юм бол энэ дотор бүх одоо багшнууд чинь ингээ байж. Тэгэхээр энэ дотроос тэр mixer brush гээд холигч биер гэдгийг олох хэрэгтэй. Одоо энэ чинь хэрэг та нарах бие үсгэн дээр байгаа бол энийг n үсгэн дээр тааруулаад accept гэдэг дараа тэгээд OK гэх хэрэгтэй. Тэгэхээр b гэвэл ердийн биер, n гэвэл холих биер болдог. Бид нар одоо жишээ интернетээс татсан одоо хичнээн гоё ийм texture brush-нуудаар ажиллаж болно тийм ээ. Хамаагүй шүү дээ. Тэгэл зөвхөн энэ хэсэгт ажилламаар байгаа бол ласоогоор сонгож байгаа л энэ дотроо ингээл будаал ингээл тэгээ эндээс дуртай өнгөө сонгоол ингээд ажиллаад авах жишээ нь. Тэгээ ингээд тусчаад ингээд одоо өөр ийм биер байж болно тийм үү? Тэгээ энэ дээр дахиад flow гэдэг нь ураагаал бүр ингээд үзэлтээс өөр биер гарч иж явах жишээ нь. Жишээ нь бол миний одоо гадны олон зураач нартаас цуглуулсан биер мөн л дээ. Тэгээд гол нь зохиогч хийхдээ өнгөө тараасан тийм биерүүд байсан болохоор энд бол буруу зүйл байхгүй.
Гэх мэт ингээд янз бүрийн биернүүд. За тэгээ mixer brush авлаа. Цагаан өнгө сонголоо. Тэгээ эдгээр дотроо ингээд mixer brush яаж байгааг харах юм бол ингэж хольж байгаа. Ингээд тэгэхээр үнэхээр дотор нь үүсч болохооргүй байсан тийм сонирхолтой гой өнгөнүүдийг дундчилж үүсгэх юм уу тийм ээ. Тэг янз бүрээр үзмээр байгаа бол энэ төвчлөрийг дараад mixer brush-аар ингэ үзэх юм бол та харцгааж байгааз гэх мэтээр ингэж үүсэж байгаа. Энэ бол ердийн биернүүдээс шал өөр. Ердийн биер бол будаг буулгах, mixer brush болохоор бага будгын мэдээллүүдийн хооронд нь сонирхолтойгоор ингэж холих тийм байдалтай гэх мэт. За тэгвэл энэ ч smudge tool гэдэг хуруугаараа ялах тийм үү. За smudge tool дотор л ямар ч өнгө байхгүй. Энэ бол зөвхөн шууд ингэж холих үүрэгтэй. Тийм байна. За энийг мөн ижлэхэн биерийн сольж болно. Тэгэх юм бол гэх мэт байдлаар ингэж холж байгаа. Та хичнээн янзаарч ингэж оролдож үзэж болно. Энэ бол цэвэр та нарын өөрсдийн сонирхол мэдэх асуудал. Ердийн биерээр зурлаа. Тэгээ smudge гээд тэндээс ингэ ялаад 100% гэх юм бол ингэж явах жишээ. Тэгэхээр их тийм сонирхолтой гоё биерээр гаргаж чадахгүй тийм стилүүдийг бол smudge гэдэг нэг хуруугаар нь ялах багаж тэгээд mixer brush зэрэгээр хичнээн янзаар гаргаж болох нэ. За үүний дараа transform tool буюу хувиргагч төхөр хэмжигч. За энийг яаж хийдэг юм бэ гэвэл Ctrl T гэдэг дарахлаар ингэж багасгаж томруулдаг багаж гарч ирэх нэ. За энийг яаж хийдэг вэ гэвэл жишээ нь Ctrl T гэдэг дарахад ингэж гарна тийм үү. За энийг дээд талаас нь доод талаас нь за ингээ хоёр хажуунаас нь гэх мэт. Ингээд нэгтгээд тийм ээ. За тэгвэл за би энэ хэмжээг масштабаар нь багасгамаар байна. Би эзэж ингэ нэрийсгамааргүй байна. Ингэж өөрчлөмөргүй байна. Ингээ явсан чинь ингээд бүдүүн нарийн харьцаа алдагдаад байна гэвэл үүнийг яаж засч болдог вэ гэвэл Ctrl T гээд тэгээд Shift гэдэг товчлуур дараад тэгээд ингээд үзэх юм бол масштабаар буюу яг өөрийнхөө хэмжээг нэгийг харьцах нэгээрээ багасч байгаа. За тэгээд болсон бол Enter товчлуурыг дарах юм бол ингээд дахиад Ctrl T гээд тэгээд дахиад Shift гэдэг дараа буцаад ингээд томруулж болох жишээ. Хазаалгаж бол энийг Ctrl T гэдэг дараад тэгээд маусны хүрэн дээр авчих юм бол энэ зэрэг зүйлээрээ ингэж хазаалгаж болж явах жишээ. Тийм ээ. Ингэж эргүүллээ, Enter дарлаа. Дахиад ингэж эргүүллээ, Enter дарлаа. За тэгвэл яаж толь мэд тусгал үүсгэж болох вэ? Яаж хөрвүүлж болох вэ гэвэл Ctrl T дараад баруун товчлуугаа дарахад энэ ч хамгийн доор flip horizontal гэвэл ингэж эргэж явах чинь. Тийм ээ. Дахиад Ctrl T дараад баруун товчлуур дараад flip vertical гэвэл ингэж эргэж явах чинь. За үүнийг одоо олон давуу талтай ашиглаж болж байна. За V товчлуурыг дараад Alt гэж хөдлөглөө. Одоо ихрлээд хоёр болсон тийм үү? За тэгвэл энэ дээр Ctrl T-г дараад Flip Horizontal гэвэл ийм болчихж байна. Мөн layer-ийн талыг харах юм бол энэ хоёрыг зөвхөн сонгож аваад
Ctrl T гэх юм бол энэ хоёр хамтаараа бас ингэж орж иж хуурж болно. За эцэн багсгаад үзье. Яг дунд нь тавилаа. Энэ хоёрыг ингэж тавьж болно жишээ. За Ctrl T гэж томрууллаа. За мөн ижилхэн энийг баруун товчлороо дээр нь дарах юм бол flip horizontal гэдэг ингэж болж байна. Flip vertical гэж болж байна. Түр үзлээ. За тэгвэл энэ чинь 180 градусаар эсвэл 90 градусуудаар эргүүлэх энэ аргууд байна. За түүний дараа Ctrl T гээд Ctrl-ийг товчлоорыг дарж агаад энэ үзүүр дээр хэрвээ маусаа аваачвал ингэж өөрчлөгдөж байна. Авлаа гэхэд томруулдгаараа хувирж байна. Дарлаа гэхэд цагаан болж байна. За энэ яадаг вэ гэвэл ингэж хазаалгаж болно. Трапез маягаар ингэж алслал оруулж болно жишээ нь. Алслын авто болчихж байгаа юм. Ctrl Enter дарлаа хувирлаа. Дахиад Ctrl T гээд дахиад Ctrl төвчлөлт даруулын цагаан боллоо. Гэх мэт. Ингэж хувиргаж болно. Ctrl T гээд баруун төвчлөлт дарах юм бол одоо энэ Scale, Rotate, Skew, Distort, Perspective, Warp гэдэг ингэ байгаа тийм үү. За Skew гэх юм бол одоо энэ болчихж байгаа юм. Энэ дээр Rotate гэвэл эргүүлэх болчихж байгаа юм. За Scale гэвэл томруулах болчихж байгаа юм. За Distort гэх юм бол ингэж байна. Perspective гэх юм бол алслаар ингэж өөрчлөх. Наашаа цааш алсал үүсэж байгаа. Тэр геометрийн зөв алстайгаар хуваажуулж байна. Тэгэхээр Ctrl T гээд Warp гэх юм бол харин ингэж болдог. Одоо аливаа нэгэн зүйлийн хэн угалз дээлний материалыг дээр нь тавих гэж байгаа бол тийм ээ хувцсны хээ зэргийг бол энэ үргэлж тултмаа амар. Инглээ Enter дарлаа. Дахиад Ctrl T гээд энэ цаашаа өргөжлүүлж болно. Дахиад Warp гээд одоо тугны намралт зэргийг бол тий. Одоо туган дээр хээ зэргийг дээр нь тааруулахад энэ аргыг зөнд ашиглаж болно. Дахиад Ctrl T дахиад Warp гэлээ. Ингээд үргэлжлүүлээ л. Гэх мэт болдог байх нэ. Тэгэхээр Transform tool гэдэг бол ийм хүчтэй зүйл байгаа. Тэгэхээр энийг сайн ашиглаж сурах хэрэгтэй. За бас нэг зүйл ингэхэд шулуун зураас яаж зурдаг тухай. За эндээс хэрэг хатуу биер аваад ингэ үзэх юм бол шулуун зураасыг гараараа ингэ татах юм бол ерөнхийдөө тэгшгэн гарахгүй тийм үү? Долгион таарна. Тэгэхээр энийг яаж хийдэг вэ гэвэл Shift товчлоорыг дараад гэж зураас татах. Татгаад Shift товчлоорыг дараад энэ. Үзэг үргээд Shift товчлоорыг дараад энэ. За тэгэхээр цэгээс цэгийн хооронд холбомоор бол энэ цэг дээр хатгаад Shift дарж аваад энэ цэг дээр хатах юм бол ингэж зурагдана. Цаашаа Shift гэж дараад ингээ хатгаад яваал байвал гих мэт тэгшхэн зураасууд үүсгэнэ. Мөн ихэнх командыг Shift товчлоортой хийхэд квадратаар авагддаг дандаа. За жишээ нь энэ Mark tool гэдгийг аваад зүгээр ингээд татах юм бол бид нэр ингээд дурын хэмжээг авч болно тийм үү? Хэрвээ яг квадрат сумаар байгаа бол Shift дараад ингээд татах юм бол яаж ч гэсэн квадрат сонгогдно. Мөн түүний адилаар энэ Shape tool дотор ороод дөрвөлжин сонгоод ингээд зурх юм бол дурын хэмжээг зургаж байна. Хэрвээ Shift товчлоор дараад татах юм бол квадратууд гарна. Ямар ч одоо жишээ line tool гэхэд ингээд татхад бид нэр ингээд гараад татчаар аль ихэр тэгшин үг мэдэхгүй байл Shift товчлоорыг дараад хангалттай. Ингээд татаад Shift товчлоорыг дарахад зураас нь тэгшиж байна. За бас нэг зүйл юу вэ гэвэл хэрвээ сонгосон бүсээрээ зураас хэмээр бол шинэ layer гаргаад ингээд сонгочоод дараа нь ийшээ ороод stroke гэдэг ийшээ орно. Тэгэхээр stroke яадаг вэ гэвэл за жишээ нь 5 пикселтэй центр гэдэг ингээд аваад үзье. Окей гэвэл яаж вэ? Зураас үсчин тийм ээ. За тэгвэл дахиад за энэ бүст зураас үсгий. Тэгэхээр stroke гэд гадуур нь гээд outside гээд за бүр татагдуулах үедээ 25 гэдэг байна. Тэгэх юм бол бүсийн гадуур авагдлаа. Тэгэхээр сонгоё. Одоо дотор нь гээд үзье.
inside гэдэг. За бүр 40-гээд үздэг үл. Тэгэхээр дотор навагдаж байна. Гэх мэт lasso tool мөн ижилхэн. Би жишээ нь энэ бүс дотор юмэр бол мөн ижилхэн edit stroke гэдэг inside 40 гэвэл ингэж гарч ирнэ. Edit stroke гэдэг center гэдэг 20 тогчийг мөн энд opacity-г бас буулгаж болно. 50% авлаа гэхэд. За энэ дөрвөлжинд бүс өгье гэж шийдэж байгаа бол үүнийг сонгохдоо magic wand-аар ингэж авч болно. Гэхдээ энэ бол илүү их ажил. Яг энэ layer дээр бүх мэдээлэл сумаар бол яг layer дээр mouse авчиад яг энэ төвсөн дээр навчаад control гэдэг арах юм бол энэ layer дотор бүх мэдээллийг сонгож авч ийн гэсэн үг. Ингэчээд edit stroke гэх юм бол center гээд ингээ харуул 50% opacity-тэй хар зураас үсчээ. Гэх мэт тийм хэрэгтэй жижиг сажиг үйлдэлүүд болсон дэвээ. За одоо copy paste хийх тал дээр нэгэн хэлбэрчилсэн арга гэдэгт танилцуулъя. За жишээ нь би lasso tool-ээр энэ хэсгийг сонгож аваад тэгээд энэ хэсгийг би copy-дмаар байна. Тийм ээ. За үзье. Ctrl C гэдэг аваад тэгээд Ctrl V гэдэгэнгүүт цаасны голд тэр хулс хэсгийч оруулж ирдэг. Тэгэхээр бид нэр энэ дээр ингээ байрлуулах гээл заримдаа ингээл жоохон зөрөөл таарч өгөхгүй. Ингэдэг ч юм уу. Ингээд ах тохиолдол. Тэгэхээр дараа нь ингээд keyboard-ороо ингээд зөөгөөд ингээд цаг алддаг тийм үү. Тэгвэл яг энэ хэсгийг яг энэ байран дээр нэр copy-дмаар байгаа бол lasso-оор сонгосныхоо дараа lasso-ноос гарчлахгүйгээр яг энэ хэсэг дотроо mouse оруулж ирээ баруун товчлоогоо дараад layer via copy гэдэг энийг сонгох хэрэгтэй. Тэгэх юм бол энэ тал дээр яг энэ байран дээрээ ингэж гарч ирж байгаа. За тэгвэл за энэ хэсгийг ингэ салгаж авмаар байна. Тийм ээ. За copy дохоор цаасны хоолд буугаад идэг. Одоо cut paste хиймээр байгаа бол жишээ нь Ctrl X гэдэг cut хийгээд тэгээд дахиад paste гэхээр дахиад дундаа буугаад байна тийм үү. Энэхүү асуудлыг яаж тойрч болно гэхээр яг сонгоцсон байгаа дээрээ дахиад mouse дотор нь явчаад баруун товчлоор дараад тэгээд layer via cut гэдэг өгчих. Тэгэх юм бол одоо яг энэ байран дээр нь тайрж аваад тэгээ энэ дээр шинэ layer үүсгэсэн байна. Тэгээ энэ арга нь бол өөрөө ямар нэгэн зүйлийг маш цэвэрхнээр зүсэж авч байрлалыг хадгалах эсвэл яг тэр байрлал дээр нь үржүүлэн хуулж авах зэрэгт бол хамгийн хэрэгтэй. Дан ганц айлт тарч хөдөлгөх copy paste их ингээ аргуудаас хамаагүй үр дүнтэй хялбархан тэгээд цэвэрхэн түргэн арга байна. За одоо ерөнхий эффект өгөх, өнгийг өөрчлөх одоо янз бүрийн зүйлсийн тухай товчхон үзцгээе. За image гэдээ орох юм бол mode гэдэг юм бол одоо энэ дотор зурагч нь RGB буюу компьютерийн өнгөн дээр байгаа. Тэгээ нэг CMYK яаж болгоно. Хэрвээ энийг grayscale гэж өгөх юм бол зураг харцаа. Одоо энэ дээр ямар ч өнгө оруулсан өнгөний тухай мэдээлэл байхгүй. Тэгэхээр зөвхөн саарлаар гарна гэсэн үг. Зөвхөн харцаагаан дээр ажилламаар байгаа бол grayscale дээр ажиллах нэ. За буцъя. За түүний дараа adjustment буюу тохиргоо гэдэг. За энэ дотор бол маш олон зүйлс бий. Энэ доорч бол desaturate гэвэл таны тухайн сонгосон layer-ыг харцаагаан болгоно гэсэн үг. Desaturate өгч чинь. Тэгэх юм бол харин энэ дээр бид нар өнгөөр ажиллаж болох нэ. Grayscale-с ялгаатай нэг. Тэгэхээр аливаа нэгэн layer-ыг харцаагаан болгомоор байгаа бол image шиг төрөө ороод хамгийн доотлын adjustment-ийн хамгийн доотлын буюу desaturated дарах хэрэгтэй. За тэгээд энэ чинь brightness contrast гэдэг юм бол одоо тодруулах, бүдгэрүүлэх. Одоо энэ нэг бүчлэн та нар өөрсдөө үзүүл зүгээр бах. За энд hue saturation-ээр авах юм бол ингэж нөгөө өнгөний хүртийг зөрүүлдэг. Тэр төхөөрөмжийн байх нь байна. За энэ чинь наривчлж авах бол master гэвэл бүх өнгө. Хэрвээ энэ чинь би reds гэж үзэх юм бол улаан өнгийг явах гэвэл зөвхөн улаан өнгийн солих жишээ энэ дотор. Энэ цэнгэр дээр яах ч юу та нар харж чадж байна тийм үү? Улаан өнгө орсон бүх мэдээлэл хөрч чадж байна. За хэрвээ улаан дээр улааныг хэд тодруулах гэвэл saturation гэдгийг түлхэх юм бол одоо баяжилт эц дээр ирж байна. Saturation ойлгох юм бол зөвхөн улаан өнгө нөхөд цэнгэр өнгө үлдэж байна гэж байна. За тэгвэл blue гэдгийг энийг өөрчлөе. Blue гэдэг дээр хөдлөх юм бол цэнгэр дээр нь хөрж байна тийм ээ. Тэр баяжилтыг нэмэх юм бол ийм аюултай тод орцсон болж байгаа чинь. Hue saturation ийм байдаг байх нэ.
За тэгэхээр adjustment руу оръё. За color balance гэдээ орох юм бол ийм байгаа. За mid tone гэл дундын өнгөнүүд бүх зүйл илүү улаалтар өнгө орж байна. Бүр ягаан болголоо. Ногооноор түлхлээ. Гэх мэт. За энийг юу н preserve luminosity гэдгийг асаацсан байхад хар бараан руу хит хазаахгүй гайгүй байдаг юм а өнгөө яг хадгалдаг. За shadow гэвэл хамгийн бараан өнгө рүү орсон хэсгүүд нь өөрчлөгдөх. За highlight гэвэл хамгийн тод өнгөнүүд нь хөрж явах жишээ. Гэх мэтээр ингээд өөр өөрсдийнхөө оролдоод үзээрэй. Тэгэхээр hue saturation color balance бол хамгийн их түгээмэл ашиглаж байгаа зүйлсүүдийн нэг. За тэгээ бусдын бол би бол нэг оролдож үзээгүй. Оролдож үзэх нэг хэрэг байхгүй байх гэж би бодож байна одоогийн байдлаар. За тэгээ түүний дараагаар фильтр гэдэг байгаа. За фильтрүүд төр бол маш их юм бий. За ингээ blur гэж жишээ нь те. Одоо бүдгэрүүлэх, тодруулах. Одоо sharpen гэвэл тодруулна, blur гэвэл бүдгэрүүлнэ. За энэ дэр чинь Gaussian blur гэдэг ийшээ орох юм бол одоо хэр зэрэг хүчтэй бүдгэрүүлэх вэ гэдгээр гэх мэт. Одоо бол тухайн таны сонгосон layer-ыг бол ингэ шүү дээ тийм ээ. Миний энэ зураг болохоор ганцхан layer дээр байгаа учраас нийтээр орж байгаа гэдгийг санаарай. За тэгээ sharpen гэдэг юм бол тэгээ sharpen more гэдэг үйл юу болж байна. Дахиад үгүй. Sharpen more гэвэл тодорч байна. Дахиад өгөх юм бол гэх мэт. За тэгээ filter гэдэг хамгийн дээдлийн мөрийн энэ зүйл болохоор хамгийн сүүлд өгсөн эффектийг давтдаг тийм команд байгаа. За command Z гэдэг ухарчин. За тэгээд filter gallery-г ороо харах юм бол гэх мэт маш олон янзын сонирхолтой фильтрүүдээр тухайн layer-уудыг өөрчилж болно. Тэгээд энэ бүгдийг ингээд өөрсдөө ороод сонирхоод үзээрэй. За жишээ нь sponge гэдээ авчи тийм үү? Зүгээр хамаагүй. Sponge гэж аваад тэгэл энэ дээрээ дахиад нөгөө mixer brush-аар татаж үзвэл ямар вэ? Тийм ээ. Ийм эффект орж ийн. За тэгээ smudge tool гэдээ үзэх юм бол нуруугаараа арчдаг. Ийм болж ирж байгаа жишээ нэ. За тэгээ нөгөө sponge гээд sponge дотор saturate өнгө тодруулах руу ороод ингээд дээр нь зурх юм бол өнгөнүүд тодорч байна. Хэрэв desaturate гэдэг юм бол өнгө нь өгч явах жишээ. Гэх мэтээр ингээд бүр хязгааргүй олон янзаар хэлэх аргууд байна. Тийм болохоор энэ filter gallery гэдгийг тент дотор байгаа зүйлсүүдийг өөрсдөө орж үзэх хэрэгтэй. Мөн адилхан adjustment буюу тохируулахынд. За тэгээд auto tone гэх юм бол компьютер өөрөө auto contrast гэдэг auto color гэх юм бол компьютер өөрөө дур мэдэн шийдэж өнгөний дундчийг тохируулж үүсгэж явах жишээний. За тэгвэл ганцхан жижигэн туршилтыг. За над боо цорын газрын layer-ыг хувилах бол амархан. Ингээд тоош зөөгөөд шинээр гаргад ирлээ. За яг ижлэхэн хоёр layer байгаа. Хоёулыг нь алуу болгуулъя. Тэр дор адилхан. За тэгвэл энэ дээр жишээ нь янз бүр үзье л да. Brightness contrast гэдэг ингээд нэмчлээ. За түүний дараа filter гээд filter gallery руу ороод тэг ийм болголоо. За одоо үүнийг opacity-г дээд layer шүү дээ. Opacity-г бууруулвал энэ хоёр layer холилдож байна. Тийм үү? Гэх мэт. Тэгээд дахиж доод layer их layer хувиллаа. Хамгийн дээр нь хойшлаа. Дахиад эндээс filter gallery руу орж агаад stamp гэдэг. За энийг сонгож үзье. Одоо энийг юу гэж болох юм бэ гэхээр difference гэдэг өчгөр ийм болж байгаа чинь тийм ээ. За мэдээж энэ opacity-г нураавал 50% дээр хэлье. Гэх мэт ингээд layer тус болгон дээр нэг фильтр өгөөд хооронд нь хольж үзэх юм бол маш тийм сонирхолтой бүр дүнгууд гардаг. Тийм болохоор энийг нэг өрөө завандаа зугаатаагаар залхуурахгүйгээр олон янзаар хийж үзэх хэрэгтэй. Мөн үүний дагуу бас ингээд бодлогогүй хэрэгэдэг хэрэггүй хийж байгаа фильтрүүдийн дистраллыг бас цаасан дээр биш явах зэрэгээр хадгалж авбал
илүү их эрдэм шинжилгээний байдлаар хандвал та хамгийн өөртөө хэрэгтэй зүйлсээ олж мэдж болох. За мэдээж тэгээд энэ дээр би балруул аваад зөөлөн биер сонгоод биернийхээ opacity-г нураагаад тэгээ энэ тус үр дээр ингээ арилгаад явж болно. Тийм ээ. Тэгэхээр яаж вэ? Бүр нарийн эффектүүд болж байгаа жишээ нь. Жишээ нь аливаа нэг эффектэнд оруулсан layer-ийнхаа аль нэг хэсгүүдийн дээр нь арилгаад үзвэл аль нэг зүйл нь тодорч бүдэрч үлдэх жишээ нь. Тийм байх нэ. За одоо зурах layer-ийн дэс дарааллын тухай үзцгээе. За энд юу байна вэ гэхээр layer 01 гэдэг энд миний зурсан эмэгтэй хүний толгой байна. За тэгэхээр энэ зургийг ингээ харах юм бол жишээ нь энд бол их байгаа тийм ээ. Бүдүүн одоо янз бүрийн энд нь морийг солгоо зураас янз бүрийн одоо энэ хүртэл ингээд тэгэхээр үүнийг сайжруулж зурхын тулд шинээр layer үсгээд энэ дээр зураас гэнэр өгч. Тэгээд доод layer-ээ бид нар 30% хүртэл бүдүүрүүлэх хэрэгтэй. За одоо ингээд энэ layer-ээ илүү нарийнаар илүү гоё биерээр тодруулж зурцгаая. Сүүдэр дүрсэдэг layer хэрэгтэй. За би сүүдэр дүрсийн тухай маш дэлгэрэнгүйгээр сүүдэр дүрсийн тухай хичээл заасан байгаа. За энэ чинь болж өгвөл 50% цэвэр юм саарлаараа бол зүгээр. За тэгээд үүгээр бүх бодогдох хэсгээ ингэж хүрээний дотор бодох хэрэгтэй байгаа. Шинэ гаргасан layer-т юу гэд нэр өгөх хэрэгтэй юм бэ гэхээр өнгө гэж. За энэ өнгө нь хүний арьсны өнгө, усны өнгө зэргээр өөрөө одоо зурх гэж байгаа хүн маань дураараа шийдээд тэгээд энэ дотор ингэ бодох хэрэгтэй байгаа. Нэгэнд бид нэр сүүдэр дүрстэйгээ төгссөн учраас энэ будаг яаж шалж асгарч исэн энэ дотор байж болно. За энэний дараа бид нар сүүдрийнхаа layer өгөх хэрэгтэй. Шинэ layer гаргаад trade clipping mask гээд өнгөтэйгээ ижилхэн сүүдэр дүрсэдэг layer-тэйг хамаатуулна. Тэгээ энэ дээр бид нар сүүдэр гэж нэр өгөөд тэгээ энэ layer-ыг multiply гэдэг дээр тавих хэрэгтэй. За тэгээ multiply гэж тавихаар ингээд зурхад тасгаар өнгөтэй байна тийм үү? Тэгэхээр энийг яах хэрэгтэй бэ гэхээр бид нар 40% дээр очих хэрэгтэй. Эсвэл 30. За зарим нэг хүмүүс нь илүү баланс дуртай гэж магадгүй тэгвэл тэгээд дуртай гараа. Миний хувьд гэвэл 30% байхад хангалттай. Тэгээд 30% opacity тохируулахтай layer дээрээ одоо ингээд сүүдрээ зурж эхэлнэ.
За одоо сүүдэр хийсэн учраас бид нар гэрэл гэдэг layer хийх хэрэгтэй. Шинэ layer үүсгэлээ. Дахиад сүүдэр дүрс гэдэг layer-т хамаатууллаа. Энэ layer-тэй гэрэл гэж нэр өгчих. За үүний дараа үүнийга color dodge гэдэг дээр тавих хэрэгтэй тохирол байна. Тэгээд үүнийг 2 удаа тогшоод the blend click layers as group transparency shapes layer энэ хоёрыг болиулах хэрэгтэй. За яагаад гэдэг ялгааг нь удахгүй та нар угаасаа харах болно. За ингэж болиулчаад цэвэр цагаан өнгө сонгоод тэгээд ийм зөөлөн биер сонгож авч зурах хэрэгтэй. За ингэж зурх юм бол ийм амар ширүүн гэрэл үүсэж чинь тийм ээ. За энийг яаж шийхгүй байх хэрэгтэй бэ гэхээр зарим ингэчлээ гэхэд бид нар магадгүй энд opacity-г нь буулгаад харуул өөрөлж магадгүй гэж бодож чинь. Гэхдээ нэг дундлын хэсэг ямар ч гэрэл ийм саарл байдгүй. Цав цагаан байдаг. Тийм болохоор энийг 100% дээр байлгаж байгаа. Тэгээд гол нь яг хэвээр мэхээр биернийхээ opacity-г бид нар 20 дээр авчих хэрэгтэй. Одоо 20 дээр авчираад тэгээ ингээ будаад үзвэл ингэж гэрэл гарч эхэлж байна. За гэрэл гэдэг layer дээр энэ хоёр хожин сонгоцсон байсан. Тэгвэл ямар байдалтай өөрчлөгдөх харъя. Саарл цаан болж байгааз. Хэрвээ энэ хоёрыг ингэх юм бол гэрэлтэй юм болдог байх нэ. За тэг мэдээж энэний оронд бас screen байлаа гэхэд light нь байлаа гэхэд soft light байлаа гэхэд иймэрхүү байх жишээ нь тийм ээ. За тэгвэл color dodge дээр тавьчих. За ингээд сүүдэр гэдгийн дээр сүүдэр 2 гэдэг эсвэл сүүдэр gradient гэдэг layer үсгэлээ. За энд яах юм бэ гэхээр мөн ижилхэн энийг multiply болгож болно. Эсвэл normal дээр болгож болно. Энийг сүүдрийн чинь хариу багсах хэрэгтэй 30% гэдэг. За энд яадгийн гэхээр бид нар харангийн gradient авах хэрэгтэй. Тэгтээ бөөрөнхий тойрог болгох юм. За энд яадаг вэ гэхээр бид нар ингэж үйл ялэг сүүдрийн эффект оруулаад байхлаар байхгүй байхлаар ингэж ялгарч байна. За хэрвээ энэ тэтгэрийг бараа санагдж байгаа бол бид нар мэдээж балруул аваад зөөлөн балруул авч жагаад тэгэхээр 50% opacity-тайгаар ингэж арилгаж болно. Хэрэгтэй гэж үзсэн газараа. Гэх мэт. Энэ байлаа гэхэд ийм байхгүй байлаа гэхэд. За түүний дараа гэрэл гэдэг дээр нэг мөн хамаатуулаад гэрэл gradient гэх layer үсгэж байна. Энийг харин soft light гэж тавьчихна. За тэгж жагаад цагаан өнгө авч жагаад тэгээд дээрэс нь gradient-тэй ингэж болгож байна. Байвал юм байхгүй бол энийг мөн ижилхэн балруул авч жагаад байх эсхүү гэж үзсэн газруудаараа ингээд арилгаад өгөх хэрэгтэй. Байвал байхгүй бол юм. Тэр ингэж ялгарч чадж байна. За үүний дараа эдгээр бүгдээрээ нэг зүйл учраас бүгдийг сонгож жагаад тэгээд нэг групп болох хэрэгтэй. За энэ дэр эмэгтэй доогор зураас царайг оруулчих тийм ээ. За энийг үүн дээр нэмээд бид нэр эффектүүд өгмөр байгаа бол засаж болдог эффектүүд өгмөр байгаа бол энэ доор очиод энийг дарж болно. Танд тэр hue, saturation, color balance гэдэг level гэх мэт янз бүрээр юм тийм ээ. За color balance-ийг тавих юм бол одоо энэ дээр ийм layer үүссэн байна. За энийг яаж уралдаж болох вэ гэвэл
энэ дээр дарахад properties гэдэг. Одоо энэ дээр яах юм гэхээр улаан өнгийн нэмэх, ягаан өнгөрөө хөрвүүлэх гэх мэтээр ингээд бид нэр өнгөнүүдийн дараа засаж болох байдлаар ингэж өгч болох нэ. За тэгэхээр нэг ийм зүйл байгаа. Жишээ нь энэ зургийн ард талд цэвэр саарл фон байлаа гэхэд одоо энэ дээр ихэд одоо дээдлийн энэ smart layer доотлоо бүх layer-ууд хамаатай болж байна тийм үү. Тэгвэл асуудал байхгүй. Яг адилхан энэ дээр баруун төвчлөөрөө дараад тэгээ create clipping mask гэх юм бол яг энэ доотлолт байгаа буюу эмэгтэй царай гэдэг групптэй хойрлогдож байна. Тэгэхээр арын фонд ерөөсөө нөлөөлөхгүй. Гэх мэт. За тэгээд үүний дараа энийг давхар үржүүлээд тэр групп дээр дарж аваад control E гэж дарах юм бол энэ дан нэг юм л цул layer болно. Энэ. Тэгээ мэдээж түрүүний ярьсанчлан энэ layer-ийнхаа opacity-г унгаад тэгээ одоо жишээ нь янз бүрийн эффектүүд өгөөд тэгээд гэх мэтэр хэрвээ байхгүй бол юм байгаа бол янз бүрийн гоё эффектүүд орж болж байна. Тэгээ хамгийн сүүлд нь ер нь яг иймэрхүү байдлаар л яг энэ группээ задлахгүйгээр группийнхаа layer-ийн дэс дарааг алдахгүйгээр иймэрхүү байдлаар ажиллах юм бол дараа нь хүн засахад амархан өөрөө санахад ч амархан тэгээд ер нь ажилтг арга барилаа яг нэгэн хэвэнд ингэж өвшиж оруулах хэрэгтэй. Тэгээ хэрвээ би бүгдийг нэг группээс нь задлах юм бол ийм байгаа тийм ээ. Зураас байхгүй боллоо. Нэмэлт гэрэл байхгүй боллоо. Үндсэн гэрэл байхгүй боллоо. Сүүдэр байхгүй боллоо. Сүүдрийн гэрэл байхгүй боллоо. Тэгээ сүүдэр байхгүй боллоо. Тэгээ сүүдэр дүрсэл үлдчихэж байгаа тийм үү. Тэгээ бүх зүйл одоо энэ ингээд сүүдэр дүрс рүү оруулах юм бол ингээд дүрсэндээ баригдаад энийг үнэлхэн сүүдэр дүрс хамаатууллаа. Энийг адилхан сүүдэр дүрс хамаатууллаа. Сүүдэр дүрс хамаатууллаа. Сүүдэр дүрс хамаатууллаа. За зураас гэдэг сүүдэр дүрс хамаатуулахгүй байж болно. Хамаатуулсан ч болно. Хамаатуулаад үзэх юм бол зарим нэг нь ингээд ирмээрээ муухай болж байгаа бол хэрэггүй. Ер нь зураасны layer-ийн дангаар нэр. Зураасны layer-ийн opacity-г нураавал бас нээхгүй харагдахгүй байгаа. Тэгэхээр ер нь зураасны layer-ийг дандаа 100% нормал дээр ойлгосон нэр. Одоо сүүдрэг бол юм байна. Тэг гэрлэг бол юм байна. За тэг дээдлийн smart layer-ийг нэгээд хамгийн сүүлд оруулсан blur гэдгээр бүдгрүүлсэн layer оруулал өнгө нь ингэж хувирж явах жишээ нь. За дахин нэг жишээ харъя. Төрөж эмхтэй бүтэн биеэр байна. За ингээд зураас гэд энэ layer байгаа тийм ээ бид зураасаа зурцсан. За түүний дараа яах ёстой вэ гэвэл одоо бүх гэрэл сүүдэр өнгөө тавих ёстой. Сүүдэр дүрсээ дотор нь хийх ёстой. За ингээд сүүдэр дүрсээ бол юусэн нэг цол өнгөөр авах ёстой байгаа. Яг үлдвэртэй тэргүүр сүүдэр дүрсийг өнгө гэдэг layer нь ингээд дардаг. Тэгэхээр өнгө гэдэг layer орж ирвэл юм байна. За түүний дараа бид нар сүүдрээ байгуулах ёстой тийм ээ. Сүүдрээ байгуулагдлаа. Мэдээж энийг би 100% хүртэл нэмэх юм бол юм байна. Тэгэхээр миний хэлсэнчлэн ер нь 30% хавьд байвал хамгийн зүгээр гэдэг. За тэгээ түүний дараа бид нар гэрэл гэдэг layer өгөөд тэрнийг color dodge болгоод тэгээд дээр нь ерөнхий хавар гэрэл тусч хахаар зурх ёстой. За тэгээ түүний дараа сүүдэртэй gradient өгнө. Би энэ доогуур нөгсөн байна. Яг гэвэл хүл хавар бол гэрэл арай бага тусч байгаа гэдэг ойлголтоор. За тэгээ түүний дараа бид нар гэрэл gradient гэд ингээд өгсөн. Гэх мэт. Тэгээ группээ хаагаад хамгийн сүүлд нь доор нь бид нар мэдээж газрын сүүдэр зурж болно. Тэгээд арийнхаа фоныг яаж ч өөрчилж болно. Тиймээс шинэ би саарлаар тавьсан байна. За саарл арын фоны нэг давуу тал юу гэдгийг гэхээр 50% саарл дээр альва юм яруу сайн тодорч харагдчих чадчихвэл ер нь багийн ямар ч фон дээр ер нь тодорч харагдчих болдог гэдгийг ер нь шалгадаг хүчтэй юм байна.
За тэгээ үүн дээр нэмээд нөгөө бид нэр smart layer гэж болно тийм ээ. Тэгээ brightness contrast гэдэг өгөх юм бол гэх мэт гэж өөрчилж болно. Хүний даваалал юу юм гэхээр хэрвээ энэ дээр бид нэр өгөх юм бол энэ бол layerтэй бүр тэр чигээр нь ингээд өөрчлөлтийг оруулаад засаж болтгоо. Арай энэ яадаг юм гэхээр ингэж шалгаж үзчихэд тэгээ буцаж ухарж засаж болдгоор энэ доотлын smart layer-ууд их чухал юм байнамаа. Тэгээд мэдээж энийг create clipping mask гэхэд зөвхөн энэ групптэй өгчин. Гэх мэт. За энэ бол ердөө шийдвэр гаргах баг анхан шатны төвшинг байсан юм. Одоо үүнийг яадаг юм бэ гэхээр бид нэр texture brush-нууд ашиглан дээр нь бүр бодож үзэх хэрэгтэй. За одоо бодож үзье. За нэлээд олон цаг суусны цэцүүр дуусглаа. Тог тасарсаас болоод миний сүүлийн бүтэн 1 цагийн ажил хадгалагдаж чадаагүй. Гэхдээ ялгаа авахгүй л дээ. Би энэ нэг л layer дээр бүх ажлаа хийсэн. За тэгээд зураасыг нээгээд харуул юм байгаа. За тэгээд зурах явцад бол янз бүрийн харьцаа алдах, эсвэл янз бүрийн зураасны алдаа зэрэг зүйлс гарсныг бол зассан чигээр явсан байгаа. За тэгээд яаж ажилласан бэ гэвэл жишээ нь нүүрлөө ойртоод харах юм бол одоо хацар зэрэг нь яаж одоо бодолд мэддэхгүй байгаа гэвэл энийг нөгөө smudge эсвэл blur хоёрыг ашиглаад тэгээд зүгээр илээд явцсан зөвлөлөд жишээ нь нэмэгтэй эрүүг одоо blur гэдгээр засах юм бол ингэж зөвлөж болох нэ. Тийм ээ. За тэгээд цахилгаан хөрөөний эрийг бол ерөөсөө тун амархан хийсэн. Би нэг жижигхэн эр хийгээл тэгэл тэрнийгаа ерөөсөө copy paste гээд альт дараалцаа өгөөл олон болгосон. За түүний дараа одоо энэ хувцсны энэ хээ энэ зэргийг бол тэгээд мэдээж давхар layer-ээр зураад тэгээд нийлүүлээд нэгтгэе явцсан. Одоо янз бүрийн нарийн деталуудыг бол ойртуулж байгаа зурсан. Гэх мэт ойртуулаад харах юм бол яаж ажилласан сайн мэдэгдэж байгаа бах. Одоо Roft-ийн энэ одоо урд хоёр үлийг ярив тийм ээ. Наадлын үл, цаадлын үл хоёр ялгааг харах юм бол цаадлын үл арай илүү бүдэг харагдчихж магадгүй. Камерны фокусоос гарцсан. За энэ яагаад тийм байгаа вэ гэвэл би 30% blur гэдэг биерээр цаадлын бүдгөрүүлээд наадлын нэвээр нь үлдээсэн. За тэгээд тодруулах биер буюу sharpen гэдгийг хаана ашигласан бэ гэвэл би нэмэгтэй цээжний хэсэг, тэгээд нүүрний хэсэг, тэгээд наадлын гоёны энэ хэсэг зэрэгт ашигласан байгаа. Тэгээд энэ цаадлын энэ хөл зэргийг бол lasso одоо Roft-ийн хойд хоёр хөл гиз доотлохыг бол lasso-гоор сонгоод тэгж жагаад нөгөө фильтр дотор Gaussian blur гэдэг бүдгөрүүлдгийг ашиглаад тэгээ бүдгөрүүлсэн байна. Гэх мэт энд ерөөсөө түрүүн заагаагүй зүйл байхгүй. Зүгээр түрүүн заасан зүйлсээр бүгдийг нэгтгэхэд тэгээ хөвлөлөд хийгээ явцсан.
Тийм л байгаа. Одоо энэ роботын атсан байгаа энэ цүнх зэрэг бол яг ижилхэн лассоогоор сонгож аваад тэгээ энэ дотроо би blur гэдэг нөгөө бүдгэрүүлдэг үзгээрээ зураад тэгээ авцсан байх жишээ нь. Жишээ нь энэ зургийн дотор бол зарим нэг зүйлийг бол би зориуд нарийн ажиллахгүйгээр үлдээсэн. Яг тэгвэл бидний хармаар байгаа хэсэг юу вэ гэвэл энэ эмэгтэй хүний цээж толгой хэсэг, тэгээд роботны толгой хэсэг наадлын үл зэрэг. Гэх мэтээр ингээд бүдгэрүүлж тодруулж фокусыг залсан байна. За доод талд нь ингэж би soft light 50% хар өнгөөр gradient өгснөөр энэ зэрэг цаад арын фоноос тодорч байна. Зөрүүлээд энэ ч арын фон дээр хар өнгө өгөх юм бол ингэж харагдаж байгаа. За тэгээ сүүдэр бол нэмэлт сүүдэр, хамгийн доотлын гол сүүдэр гэх мэт. Ингэж зур тусглаа. Гэхдээ би миний заасан энэ Photoshop-ийн хичээл ойлгомжтой байсан болов уу гэж найдаж байна. Хэрвээ бүр яг дагаж хийж сурахыг хүсэж байгаа бол энэ бичлэгийг YouTube-ээс суулгаад MP4 форматаар тэгээд кадраар нь гүйлгээ дагуулж харж дагаж хийж болно.